Hey, юу яцгаан Rusty Talks podcast-ийн нэг шинэ спешиал дугаар эхлээд бэлэн болсон байна. Ойрд спешиал дугаар ерөөсөө хийгээгүй юм байна. Хамгийн сүүлд юм дээрээ марчиж болдвол фестивалтай холбоотой байсан баг. За тэг өнөөдрийн дугаар дээр болохоор Prime Cineplex кино театрын захирал Гэлбо маань оролцож байгаа. Юу байна? За сайн байцгаана уу? За юу байцгаана? За өнөөдрийн дугаараар бол мэдээж хоёулаа кино театрын салбар болон өөр юм чинь бас кино урлагийн сонирхол тий. Тэрний талаар хэдүүлээ сонирхолтой юм ярилцъя. Тэгээ одоо мэдээж театрууд бол хаагаад удаж байна. Энийг цацагдахад өнөөдөр байлаа бичлэг гэж яриа цацх хоёрын хооронд нээчихгүй тий. Нэлээд бодох. Тэр талаас бас ярилцъя. Мэдээж юу нэ подкастын маань одоо чинь нэг 100 дугаар баг. Тэрэнд өмнө нь яг кино театрын хүн бол оролцож байгаа. Өмнө манлаа бол оролцож байсан дистрибьютор талаас тэгэхээр манлаа өтер. Тэгэхээр театрын өнцгөөс бас ярилцах бас мэдээлэл маань сонсогчтой үед мэдээлэлтэй кино сонирхчдын үед мэдээлэл өгөх юм их байгаа гэж бодож байна. Тэгэхдээ эхлээд өөрөөс ч эхлэе. Кино театрын салбар руу ямар одоо юугаар чиглэлээр явж байгаа, ямар сонирхлоор карьер нь эхэлсэн бэ? Ер нь кино урлагийн өөрийн хувьд ямар ач холбогдолтой байсан? Би яг би Америкт юугаас их сургуулаа төгсөжсэн. Тухайн үед бас Америкт байхдаа театрт бас нэг цагийн ажил ойд байхдаа хийжсэн байхгүй. Тэгээ ерөөдөө кино театрын одоо ер нь бол доорс нь эхлээд хийгээгүй ажил байхгүй дөө. Тэгэл нөгөө билетний каст, таслагч, нойлмал цэвэрлж ийсэн. Тэгэл нөгөө концешн дээр попкорн буудуулах юм дээр. Тэг яг тэр үед нэлээд гоё санагдсан л да. Хүмүүс кино үзэл. Би өөрөө ч гэсэн Америкт дотоос нэлээд кино үздэг. Тэг театрт ажиллахаар кино үзэх ирэх цаанаас нөгөө бенефиттэй. Тэгэл нэлээд кино үздэг болсон. Тэгээ Монголд ирээд би чинь 14 онд Монголд ирсэн. Тэгээ ирээд зайсэл төсөл дээр анх ажилд ороод тэгээ нэг 6 тавинтай кино театр бий бол. Тэгээд нэрхэдээ энэ одоо яг сонирхлаа дагаад ингээд энэ төслийг хэрэгжүүлээд босгоод ингээд яваад бас хэдэн жил болчлаа шүү. Ер нь овоодчлаа. Тэгэд гоё юм нь юу байсан ч тэгээ яг сонирхлын дагуу яг боломж гоё таараа ажил нь яг гоё боломж нь хүрсэн байна тийм. Харин тийм яг ингээд төсөл дээр ажиллаж яхад нэг клиент биш махад яг нэг одоо схем барьж аваад тэрийг илүү дагнж яваад бас гоё амжилттай бас өнөөдөр хоёр салбар нээжлээ. Тийм одоо хоёр салбартай байгаа. Тэгээ Prime Cineplex хүртэл за өөр юм чинь гэж ярьжсэн. Юун дээр кино театрт одоо Америкт бол ингээ кино театрт янз бүрийн юм дээр нь ажиллаж байсан гэдэг чинь тийм сонирхолтой гоё дурсамж юу байдаг. Одоо Монгол байхгүй дурсамжтэй тийм ч ингээд Монгол кино театрт авах боломжгүй тийм сонирхолтой дурсамж эсвэл experience одоо нэг тийм юм юу байдаг вэ? Нууц задлахад за нууц задлахад хамгийн одоо сэтгэлд үлдсэн Монголд бүх кино театрууд бол яг нөгөө билет таслагчид нь хаалган дээр байдаг. Хаалган дээр яг тухайн кинонд ороод за тахим 1 2 3 юм те билет таслагч нь хараад оруулцдаг. Америкийн зарим театрууд болохоор нөгөө гейт нь бүр наана. Тэгээд ямар билет авсан тэгээд за өглөө жишээ нь 10 цагийн за нэг Avengers үзлээгээд ороход гейт нь наана билет таслагч үзүүлээд дотор тэр чинь дандаа том одоо мультиплексүүд 10 12 тавимтай. Тэг өөрөө яг хумсартай хүмүүс яг үдсэн авсан билетийг дагуу одоо 6 дахь тавим ч юм уу те очиж чинь те. Зарим хүмүүс одоо freelancer-ууд тэр цаашаа манай монголчууд өглөө ингээд яг бэлддэг. За өглөө ингээд хамгийн эртний үзүр тэнд чинь одоо 9:30 ч юм уу 10 гэд манайх бод бол яриа хэрэгтэй. Аваад за 2 цаг кино үзэж штэ. Гарч ирээд 0 ороод дараагийн тамир руу очсон тий. Нэг билетээр нэг өдөр хамгийн макста бараг 5 кино үздэг байсан. Тийм кино хүмүүсийг барина, өөртөө бас тийм юм хийн тий. Хаяа яг эхлээ мэдгүй зарим мэдгүй байсан. Тэгэл зарим одоо менежер дээрээс хүмүүс хэлэнтэй ийм одоо freelancer-ыг оч илрүүлрээ. Зарим бас нэлээд мэрэгжлийн. Эхлээд хүүрээтэй ирнэ. Дараагийн кино дээр тэ 0 ороод хүүрийгээ цаашаа тий. Хоёр талтай хүүрээ өмсчихвэл тэ гяс солиод өмсчин. Тийм хүмүүс зөндөө болж исэн. Тэгэл өөртөө бас тэгээд тэрийг мэдчихгүй өөртөө бас өөр одоо театр дээр бас хийдэг байсан. Тий. Нэг билетээр одоо олон үзчих. Тийм. Манайд бол тийм боломж оргүй. Манайд бол тийм боломж байхгүй. Тэгэд юун дээр тэнцээ юу яд юм шиг байна тий. Би яаж үзээг гэхдээ нөгөө нэг суудал модлаараа сууж мөхгүй тэнцээ ингээд нөгөө яачтай юм шиг байна тий сайхан болоо. Том кино дээр л зөвхөн суудал заадаг. Зүгээр энгийн одоо B level ч юм уу C level-ийн кино дээр бол зүгээр за 180-тай бол 180 билет зардаг. Хин төрүүлж ирнэ суудлаа эзэлдэг. Тэгэхээр аль болох нөгөө 30 минутын өмнө хүмүүс ирээд хамгийн гой суудлаа эзэлж чинь
За хоцорчвол өстой уучлаарай та хамгийн одоо фронтын булан захад суугаад тэгээд нэг үдсэн биш үдээгүй биш. Тэгэхээр айгу олон юм дээр утгаар манад амар гоё байхгүй амар хяналтцайтай. Тэгээд яг суудлаараа авчин тэгээ суудлаараа суудсан тэгээд айгу олон талаараа манад бол даваад л та. Контролыг бол нэлээсээ явж байгаа энэ бол. Тийм. Тэгээд Prince Reflex театр одоо нэлээд 2 жил гарсан болж байна тий. 2 дахь жил. Тий 2018 онд. Тийм. 1 сарын 20-нд нээсэн. Одоо 2 жил гарсан болж байна. Яг ер нь яг 2 жил явжлаа төрөх зандал зогсчлаа та тий. Харин тийм бид яг 1 жил ойгол бид нар бас нэлээд том тэмдэглэж байсан. 2 жилийн дараахан байгаад бас нөхцөл байдалд жоохон аюулгүй байсан. Тэгээд яг 2 жил яг дотроо жилийн ойгол дотроо тэмдэглэсэн бид ажилчтайгаа. За тэгээд Prince Reflex маань одоо 2 салбартай байгаа. Удахгүй public миний мэдхээр public налахт гэж ярьжсэн тий. Тэр public knowledge тий. Тий. Яг налах яг түрүү жилээс бол налахыг судалж ийсэн. Гэхдээ бас яг тухайн одоо объект нь бас дац интерес шилтгаалаад налахыг бол cancelсан. Тэгээд шинэ хэд хэдэн төсөл дээр явж байна. Яг public-аар бол ботаник дээр нэг 450-тай. 450 судалж байгаа аль нь илүү тохиромжтой гэдэг нь бол ерөнхийдөө бол бэлэн байгаа 4 тэн дээр нэг нэмхүү тэр нэг төсөл хэрэгжээд явж байна. Оо nice that's nice. Тэгэхээр яг 2000 эх жилийн эхний удирдал дуусч байх гэж найдаж байна. За. Ер нь цаашдаа яг Монголд хэдэн салбарт болно гэсэн одоо ойрын хугацаанд яг зүгээр нэг тийм ерөнхий нэг юу гэдэг шүү дээ зорилго. Яг би нэг түрүү жил нэг салбар нэм гэдэг нэг том дуурцсан юм л да. Тэгээд энэ жил яалчгүй нөгөө ковид гараад тэр юм дээр бол арай хөвлөж чадахгүй. Гэтэ яг бидэд нөгөө сайн шантар нэг театр хийж өгсөн. Тэгээ яг нэг жил нэг салбар биш, нэг жил нэг театр гэж болгоод энэ жилийн 20 оныхоо хаацсан. Тэгээд ер нь бол өөр аргагүй шүү дээ. Ойлгоно сте хүмүүс ч одоо 2020 оныг ч одоо дэлхийгээд ер нь өөр формат хийгээд өгөөч гэсэн тийм. Тэгэхээр тэр зорилго бол жоохон тэгээ 21 онд нөхөд хоёрыг ч юм уу хийжнэ. Нэг ойрын хугацаанд ер нь бол нэг 5-6 театртай болох ерөнхий төлөвлөгөөтэй байна. Тэгээд яг локейшнууд бол нэг 3 төсөл бол яригдчихээн. Зарим нь бол одоо нэг зургийн шатндаа явагдчихээн. Тэгэхээр шашаад дараалтай л. Ер нь бол багтаа нэг 5 театртай байна. Ойрын 3-4 жилдээ. Тий, жилээр ингээд явхад бол 21, 22, 23 гэдэг. Ингээд явчихлаа. Nice. За тэгээд айгу гоё юм нэг French Reflex-аас гадна өөр театрууд байгаа. Тэгээд ингээд нэг дүүргүүд ч юм уу байрлалаараа за бас тэгээд мэдээж орон нутг те цаашаа ингээд олон театруудтай олон дэлгэцтэй болох нь бол мэдээж одоо кино урлаг сонирхогч талаас бол бид нарт айгу гоё те ойрхон шууд ингээд өмнө нь бол нэг кино үзгээс айгу их ажил байдаг байсан тохиол газар руу зорж яг нэг холоо шалахгүй л гэтэл ингээд зорж явдаг гэсэн бол одоо ингээд ойрхондоо явчих боломжтой болж байна. Юу талаасаа ямар гэдэм бол одоо үзэгчдийн маркет талаас ямар гэдэм манад бол мэдээж хүн амцтай тийм маркет жижигхэн хөдөлთა авах чадвар бас судлаа мэдээж тэрэн дээр байдаг баг. Тэр талаас одоо яг яаж одоо харч байгаа судалгаа. Сайн нөгөө юу харсан? Нэг тооны нөгөө статистикийн мэдээ харсан. Монголын нийт хүн ам 3.2 саятай байсан. За хотын хүн ам бол за хэлбэлцээд за дунджаар 1.5 сая байна шүү дээ. 19 онд нийт тасалбар борлуулалт бүх театр нийлээд 3 сая гарсан. Тэгэхээр нөгөө нийт хотын хүн амдаа хаваавал нэг хүн бол жил дунджаа 2 кино үзэж байгаа. Тийм ээ. Тэгэхээр бус орнуудад жишээ нь одоо Америк, Япон, Солонгостой харьцуулахад арай бага байхгүй. Тэд нар бол дандаа 4, 5, 6 гэдээ гарсан. Дундч шүү дээ. Тий, дундч хамгийн багтаа гардаг. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө хүмүүс бас тэгж хардаг ийм олон театр бариад ашигтай юм уу гэмтэй. Театр бариад яг аль болох мэдээж хүн ам бол хэвээрэл байна те. Тэр одоо маркетинг нэг хүнийг жилд 2 удаа кино үзүүлдэг байсан бол дахиад нэг театр юм гэхээр 3 болно те. 4 болно, 5 болно ийм. Тэгхийн бусдаар нь тэрийг хийгээд болоод байгаа те. Бараг 2 дахин нэмэх боломжтой шүү дээ. 3 сая жилд давтагдсан тоогоор 3 сая хүн кино үзчихэд 6 сая болох боломжтой. Тэгэхээр тэр тал дээр бид нар илүү ажиллаад ингээд явж байна. Ер нь үзэгчтэй илүү кино урлаг сонирхлын нэмэх боломжтой нэмэх. За тэгээд кино одоо үзэх инсентив нь илүү нэмэх гэсэн зорилготой. Тэгээд мэдээж тэгэхгүй бол нөгөө нэг маркетээ нэмж чадахгүй юм чинь те. Харин тийм. Нэгдээ манай одоо улсын хүн амын өсөлт бол тогтсон хэмжээгээр л өссөн тийм гинт огцсон өссөн гэж байхгүй. Тэгэхээр аль болох нэг хүн дээр л илүү нэг хүнийг за А гэдэг гялба гэдэг хүн байл жилд 2 удаа кино үздэг бол 3 зорилго болох те 4 боломжтой байгаа. Ер нь бол мэдж байгаа 19 он 18 он бол дандаа л том блокбастерууд төлөвлөлттэй кинонууд сая Avengers дээр бол
үнэхээр рекорд тэр стейвдсэн баг те. Юу бол одоо бүх театрууд шинэ үзрүүд хийсэн. Тий. Яг анх бол зүгээр бус театрууд бүгдээрээ л 1-2 үзрээр хийсэн. Хараал тэр дороо баг 30 минутын цар захиалга дүүрэл заа болий дахиад нэмлээгээл бид нар бол бүх танхимдаа бол гаргасан. Бус театрууч гэсэн адилхан. Тэгэхээр шинэ тэр үед чинь орилдоо тэр 4 хүртэл тэгэл яаж яах нөгөө хамгийн урт Avengers чинь 3 цаг тийм 3 цаг гэсэн. Тэгэл 12 нөгөө 10 он цагаар 4 сарын 27 болсон шүү дээ тий 0.5-аас эхлэнгүүт тэгэл 3 цаг гараал тэгэл тэрэг чинь ярина тэгэл 4 цаг болоод явж өгөхгүй юм чи харж өгөхгүй тэгэл яг тэр нөө цосны өрцөө баг тий цосны өрцөө гоо явах тэгээд байж нэг гараад байгаад энэ суугаад явцгаа гэж хэлэхэд хэцүү тэр амар тийм horror experience гэдэг юм байна. Horror experience хийжээж бүгд яг шиний одоо 3 цаг гэхэд одоо бүх кино театрууд ингээ хүн ингээл хэдэн 100-аар ингээ тэр бодлоо ажиллаа гоё байсан шүү. За тэгээд сая 1 сарын 27-наас тийм юунад COVID-19-ийн пандемикээс болоод таглаас улаан мэдээж юусэн баг олон нийтийн үйл ажиллагаанууд за мэдээж тэр дунд кино театр хаагдаад одоогийн байдлаар хаагц хിവэрэ байна. Тэгэхээр энэ бол 4 сар гаруй тийм таг зогсож байна. Тэгээд энэний талаар бас ярие. Тэгээд энэ кино театрын хувьд яаж нөлөөлж чинь за айгу олон талаас нь хичээ гэж бодож байна. За нэгдүгээр кино театрын салбарт ерөнхийдөө шууд кино театрын салбараас хамааралтай кино театрын салбарт ажил эрхэлдэг юм уу? Ер нь Монгол улсад хэдэн хүн байдаг юм бол за Монгол улс биш юм аа гэхэд танай театрээс одоо жишээ шууд ер нь хэдэн хүн нөлөөлж байна. Бидэд яг театр бол хамгийн ихэнд хаагдсан одоо нэг салбар байна нэг штэ. Яг 1 сарын 27-нд өглөө ингээл нийслэлийн мэргэжлийн хяналтаас бичигүүд ирсэн. Хамгийн түрүүнд Тэнгисээс эхэлсэн. За Тэнгисээс манад ийм ирлээ. Бид чи хоорондоо бас нэг чаттай болоод инглээ. За тэгээд дараа нь ингээл өргөөд ирлээ. За тэгээд байршлын дагуу ингээл яалчгүй ингээл хамгийн урд зүг ингээл хамгийн сүүл ингээл өдрийн үед ингээл нийслэлийн мэргэжлийн хяналтаас ингээл ийм шийдвэр гарлаа гэл. Тэгээд тухайн үед яг чин 4 3 дахь байлуу да ажлын өдрөөс. Тэгэл нэгэнтээ одоо шийдвэр гарсан юм чи ингээл бүх хуваараа бүгдийг засаал бүгдийг канселтаал явсан. Тэгээд баг 100 өнөөдөр ч баг 145 6 дахь хоног байна. Баг өдөр хоногийн баг тоолол явж байна. 5 сар. Яг өдрөөр нь тоолсон. Өдрөөр тоолсон. Яг сонгуулийн өдөр бол 150 дахь өдөр байна. Бүр яг тоосон чи яг сонгуулийн өдөр тараад байгаа байхгүй. Тэгэхээр чи яг 5 сар хөлөөнтэй ингээд болоод хаагдчихлаа. Эхэндээ бол яг бид 1 сар хаасан за гайг байхаа 1 сарын дараа нэгчих байх гэж бодсон. Тэгэл сар хүлээсэн сүлдээж баг итгэл алдаал за энэ ч барыг сонгуулийн дараа ч юм болохгүй тэгээ 8 сар тэгэл нэг сургууль цэцэрлэг хийсэн сар ингээд дахиад бүр сэтгэлээр санаагаар жоохон хийгээд тэгээд бусад театрууд бол нийт бид эдийн яг тоогоо нийлүүлж ихэд нэг 700-аас 800 ажилтан байна. Театрт ажиллаж байгаа. Одоо чинь нийт хотод 10 театр. Тэгээд шинэ нэг гэр бүл нэг гээд Cinema Next гэдэг гэр бүл гээд нэмж чадахгүй ингээд яг энэ үед нь таарчлаа тийм. Уул нь хавар нэгчээсэн шүү дээ тийм. Тэгээ нэгдэж чадахгүй ингээд бас жоохон бизнес хөлтэй юм болж байна. Тэгээ 700 гаруй хүн байна. Тэгээд манад бол нэг 70 орчим бол ажилч хоёр салбар дээр байна. Бидэд яг өнгөрсөн хугацаанд зарим ажилтаа нөгөө групп дотор өөр ажиллаж зуучлах ч юм уу. Цаанаас салбар нэгж дээр төр цагийн ажил. За ганц нэг энэ одоо part time төслүүд дээр ажиллах арга хэмжээ авч байна. Гэтэл нэг гарын 5 багтаж байгаа чинь тэгээд хэлсэн бол яалчгүй л ингээд ажилгүй хүлээлтийн байдалтай. Яг нэг сайдл нь одоо ингээ манай ажилч дундаас бол ажлаас гарсан бол маш цөөхөн. Ерөнхийдөө нэг 5 хүргүүл хүмүүс байна. Агасаа хүлээж гинөө театр хорт нэгдээсээ урдан ажилдаа ормоор байна гэсэн үсэнд байгаа. Тэндээс тийм баярлаад байгаа байхгүй бас нэг үүдээ одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас гоё гэр бүлтэй гэр бүл бий болж чадсан юм байна. Бүгд амар гоё юм чи ингээ 5 сар гэдэг чинь бол үнэхээр урт хугацаа. Тийм шүү дээ ажлын хувьд бол тийм. Гэхдээ нэг хүн ингээд нэг зүйлийг 5 сар ингээ хүлээгээд урдан эхлэхийн савд орох юмсаа гэдэг тэр сэтгэлийг бодож нилээ баяртай байгаа. Тийм байна. Гоё сонсогдож байна. Тэгээд 5 сар Тэвшээ амар шээ. Тэгээд одоо ингэж байгаа шүү дээ. Яг бид нар миний хувьд бол мэдээлэл авч одоо чинь Америк ч юм уу за Их Британд ингээд нэг зарим нэг байгууллагууд дээр одоо COVID-19 тэ цар тахлаас болж ажлын байр
За алдсан, за алдаагүй маа гэхэд халагдаагүй маа гэхэд одоо ингээд зогссон тий. Ийм байдалтай байхад засгийн газраас ч юм уу усаас ямар нэг байдлаар юм санхүүгийн за эсвэл өөр ямар нэг байдлын юм спорт одоо дэмжлэг болох ямар ийм үед төвчлөлтөл ямар нэг форматаар ихэнхдээ явж байгаа шүү дээ. Монгол тийм ямар нэг юм байгаа. Ямар нэг байдлаар формат. Сайн нэг засаг газрын нэг шийдвэр 4 сард 4 5 6 сард одоо ингэ үйл ажиллагаа доголдсон. Өмнөх одоо тагаа харьцуулахад нэг орлон буурсан аж ахуйн нэгжид сар бүр 200 сая тэтгэмжгээд ирсэн. За тэр сая 4 сар 5 сарын бууцсан байгаа. Тэгэхээр нэг нийт ажил руугаа нэг 400 сая шилжүүлсэн. Одоо 6 сарын нэг 7 сар гарч байгаа л буух юм шиг байна. Тэгэхээр ерөөхдөө нэг бос орнтой харьцуулбал үнэхээр жижиг гэлтэй нийлээд 3 сар нийлээд 600 сая л тэтгэмж. Сарын 200. Тий сарын 200. Тэгтээ ядаж багч гэсэн бас нэг бас хоосонгүй бас дэмжлэг болов гэж найдаж байна. За тэгээ театр маань хурдан нэгдээс найдаж байна. Одоо 6 сарын 31 хүртэл байгаа тий. Одоогийн байдлаар одоогийн байдлаар 6 сар 30. Тий. 30. Нэг өдөр дуусч илээ. Тэгээд ер нь наадам бол юм гэдээсэн. Би бас гайхалтай. Тэгээд сонгуулийн янз бүрийн реклам юмнууд итгэвчүүлтэй хийж хүмүүс цуглууллаа. Тэгээд тэрэн дээр бас нэлээд өөр өнцгүүд байгаа бах. Ер нь юунес наадмын дараанаас нэн гэж ер нь харж байна. Одоо яг ямар хүлээцтэй. Эсвэл үнэхээр зүгээр ингээд одоо бол зүгээр шийдвэр гартал ямар ч аргагүй гэж хүлээцсэн болж байна. Яа, бид ерөнхийдөө нэг 7 сарын 1-нд нэх баг тийм хүлээцтэй байна. Сая дөрөвдүгээр тавтуудаас мэдээ уншлаа. Номын сан, музей, кинотеатруудыг бол тодорхой журмын даваа нэх талаар ярьж байна. Одоо талаар судалгаад одоо харьяад хүмүүст нь юу гэсэн байлаа гэдэг талаар. Яг нэг талаар яг одоо сонгуул юу басныг бол сошиалар нэлээх мэдээ заасан те харьцуулт ингээд ихлээ. Нэг талаар тэр тийм байгаад нь баялаад байгаа. Ягаад гэвэл одоо хүмүүс бүгд одоо те Монголд 3 сая хүн бүгдээрээ харчлаа. Ийм зохион байгуулж болд юм байна те. Зохион байгуулсан ч өвчин өнөөдөр тархсан утгахаагүй те. Тэр зөв үндэхээс нь харуул окей те театр үзэр үйлчлэгийн газар ажиллахад асуудалгүй юм байна гэсэн тийм хүмүүст ойлголт цаатлаар төрж байгаа. Яг 2 сар үлээ 3 сард нэг өөр нэг кинотеатрын захирал ярьцлага өгч ирсэн. Доор нөгөө комментүүдийг харахад дандаа бараг 2-300 негатив коммент байсан байхгүй юу? Өвчин дараагчтай өглөө хаалгаа матлаа гэлтэй. Амар хар ингээл муу үзгээс харж байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо бол тийм биш байгаа. Сая бас дахиад нас ярьцлага өгч игээд нэг цаг болцсон зүгээр штэ одоо ингээд тий. Тэгэхээр ингээд энэ хугацаанд хүмүүсийн бас сэтгэл зүй бас нэлээд бэлтгэгдсэн байна. Бас өвчин тий. Одоо үнэхээр алдаагүй гэдэг нь бол тодорхой болцсон байна. Тэгэхээр бидний хувьд л одоогийн энэ захирамжны 30 хүртэл үйлчлэж байгаа 30-наас хойш бол тодорхой одоо стандарт, олон улсын стандарт тий одоо суудлын хаалгасалтай байнга даалдаг bijүүлэлт хийгээд ингээд нэг боломжтой гэж харж байна. Тийм хүлээлттэй сууж байна. Тэр одоо удахгүй одоо комиссийн шийдвэрийг харж байна да. Тэгээд тэрэн дээр ямар одоо юугаар ажиллана гэсэн үг вэ? Ямар одоо өөрчлөлттэйгээр нэг одоо суудлын зай гэдэг чинь эсвэл дүүргэлт байх хуваар ч юм уу те ямар ерөнхийдөө стандарт гарч байгаа. Театрууд 5 сард нийслэлийн шинжилгээ инновацийн газартай хүмүүстэй бас уулзж ирсэн. Тухайд бас нийслэлээс одоо нөгөө яг үзэр үйлчлэгийн газруудын одоо удирдлагууд төлөөлөлтөд ярилцаад яг нэг тэд нар бас нэг журам гаргацсан байсан. Тэгээ журам дээр хойдлын санал оруулъя гэдэг. Тэгэхээр бидэд бас нэлээд 20 гаруй журам ярилцсан. Тэгээ тэрийг бас би өөрөө одоо Facebook пэйж театрынхаа пэйж дээр зурагтайгаар илүү одоо хүмүүст ойлгомжтой байгаар гаргасан. Ер нь бол бас орны театртай бас харьцуулаад судалгаа хийгээд ингээд гаргасан юм. Хамгийн мэдээж дүүргэлт бол нэг танхимд 50-аас дээшгүй хөв те байлгана. Ердөө үед бол яг мэдээж байнга ч 100% бол танхимд дүүрдэг хов. Сайн нөгөө энд юм шиг. Тэр том блокбастер бишэд бол ердийн кино бол 50% дүүрэл ингээд явдаг. Тэгэхээр ямар ч танхим те 50% дээш хүн дүүрэхгүй. За суусан ч бүгд мэдээж масктай байна. Яг театрт үлгэр боломжтой зүйл. За суудлын алгасал. Тэ одоо нэг суудал алгасдаг ч юм хоёр суудал алгасдаг ч юм тэ тиймэрхүү байдлаар зохицуулт хийж болно. За антакт буюу одоо контакт үүсэхгүйгээр аль болох төлбөрийн хэрэгслүүдийг онлайн байдлаар ч юм уу тэ бэлэн мөнгөш кашаар картаар тэ картаар төлнө. Заавал тэр үнэтэй харьцаад байхгүй болж игэл тийм постой ч юм уу тэ киосктэй иймэрхүү байдлаар тэр системийг л дагуулж ажиллана. За мэдээж бусдад үйлчлэгийн газрууд хэрэгжүүлж
биеийн халууныг үзэж гин санитар байршуулж гин гэх мэтлэн энэ хөө зүйлүүдийг хэрэгжүүлээд ажиллах боломжтой бүрэн боломжтой. Тэгээд энэ дээр болохоор сая театрууд ерөнхийдөө нэлээд болсон гэж байна. Яг Монголын кино театруудын одоо дундайг юм холбоо ч юм уу байгууллага тийм хүзүйл байдаг уу? Бусад орнд бол харахад одоо шинэ Америкт бол НАТО гэх амар нэртэй НАТО гэж National Association of Theatre Owners гэдэг НАТО гэж шинэ байдаг. Тэр шиг ингээд ерөнхийдөө тэр нь бол мэдээж кино театрынхаа эрх ашигыг хамгаалсан ерөнхийдөө ийм хөөдтэй үзэгчтэй мэдээж бас даваатлыг үүсгэх зорилготойгоор ажилладаг. Монголд яг ингээд театрууд мэдээж хоорондоо хамтарч ажиллаж байгаа ойлгомжтой. Гэхдээ яг ийм аль бис нэмжлийн байгууллага ч юм уу тийм хүзүйл байдаг уу? Монгол МАТО гэж байгаа. National Mongolian Association of Theatre Owners гэдэг. Тэгээд тэрийг бид яг хэсэг ер нь бол бүх бичигэнтэй улсын бүртгэлэл байдаг. Тэрийг одоо яг бас театрын одоо эздүүд тэр хүмүүс нь удирдлагууд нь солигдоод ингээд одоо бид хэд сая оноос хойш ярьж байна л да тэр дахиад сэргээе. Ерөөхдөө тэргүүнээ буцаад сэргээе. Тэр бичиг яг ингээд хэдүүлээ тогтсон одоо нэг бодлогын доор ч юм уу те ингээд явъя гэдэг. Тэгээ тэр ерөөхдөө ажил хэрэг болгоод явж байна. Ерөөхдөө бид нэрж байгаад одоо Монгол киночдын хуваар гаргах те кино хуваар те кино гаргах санал өгдөг зөвхөн одоо бол ингээд бүх театр дээр ингээд бичиг өгөөл танаар гаргамаар энэ тэгээд өргөтэй ярьлаа тэнгис дээр ярьлаа франк ярьлаа өргөө окей гэсэн прайм окей гэсэн одоо тэнгис тэггүйгээр ерөөхдөө нэг байгууллага бүгдийн зэгцлээл зөвхөн одоо мато өгөөл за яг би жишээ нь одоо ингээд одоо ерөнхий найрамчийн дарга ч юм уу тийм болоод ингээд над дээр ирээд бусдад хэлээл за ийм кино санал ирсэн байна. За хэдүүлээ мэдээж кино бол үзэлтэнд эхлээд ордог. За тэгээ үзэлтэнд ороод санал бодлогоо олцсон насны ангилал те аль хэсгийн нас хуу аль нь зохимжгүй гэдэг бүгд нэгдсэн байдлаар л оруулах гээд явж байна. Тэгэхээр ерөнхийдөө нэгдсийн дараа бол бид яг ерөнхийдөө тиймэрхүү зарчмаар ажиллаад нэгэн дээр нэг мэдээлэл ярьдаг. Бусд руугаа тараагаад хоорондоо уулзаад ингээд нэг зэгцэнд оруулчмаар. Тэгэхгүй бол бас ингээд энэ тэнд ингээд Монгол киночин бас тэгэл гоож үзэн говшиж үзэн тэгээд миний кино зарим нэг нэгэ заавал нийлт нэг өдөр ингээд хоёлаа оруулаад нэг ална. Тэрийг аль болох зохицуулаад яг бид нар нөгөө гадаад киноны бол нөгөө хөөрөгч жил жилээр ирчдэг. Төрүүлж чинь бараг 19 он 20 он 21 он гэж ирчдэг. Тэгээд тэнд чинь тэгэл зарим кинонд бол тэгэл алуулаад тийм тэр мэдээс кино гэдэг чинь хөрөнгө оруулалт 2-300 сая хүмүүсийн тэрийг бас хэрэг шиг бодох хэрэгтэй. Тэгэхээр тэрийг аль болох одоо нэгэнтэй л одоо ингээд энэ хугацаанд ингээд хаацсан юм чинь тэрийг бас жоохон шинжилээд ингээд нэг дэлхийд дахиж хуучин шигээ байхгүй гэдэг шиг л ер нь бол театрын салбарч гэсэн адилхан шүү дээ. Хуучин шигээ хідээж байж чадахгүй байх хуучиндаа орох гэж нэлээд хугацаа байна. Тэгээд энэ боломжийг ашиглаад зэгцэлчихье гэж яваад байна. Тэгвэл уулын зүгээр байгаа. Тэгээд нөгөө нэг олон асуудлууд яг цаагуур зөндөө асуудлууд байдаг те ингээд нөгөө нэг кино театрын цаг нь тааруулах үгүй нэтэрээ тэгээд тэрийг л хэмжиж ярихгүй. Гэхдээ зөндөө асуудал байдаг. Тэгээд миний зүгээр харж байгаа би нэг нэлийн дээр нь дугаар дээр ярьжсэн Монголын театрууд маань яг одоо энэ мато гэдэг чинь яг энэ шиг ингээд нэгдсэн журмын тогтоод за тэгээд кинонууд нь яг нэг байгууллагаар ордог те яг өөрөө ярьснаар тэгээд одоо цагийн хуваарлал гадаад кинотой үгүй төрсөлдөг үгүй тэд нарыг ингэж яг юм гоё тогтсон журмаар ингээд явдаг болчих юм бол те театрын тэрийн таньдаг энийн таньдаг уу энэ дээр нь очиж энэ дээр нэг гисэн нэг хуучны нэг юм байгаа шүү дээ тэрийг бүгд мэдчихэж байгаа. Тийм биш те ингээд илүү зэгцтэй, илүү формал, илүү хурдан темптэй бас үр дүн сайтай ийм болох юм бол бас Монгол кино урлаг аль талдаа суулна хэрэгтэй болов гэж бодоод байгаа. Яг үзэгчдийн хувьд бол энэ нэг анзаарагдаад байдаггүй юм шиг хүмүүс нэх бол мэдгүй яг цаана яг юу болж яаж ээж кинод одоо дэлгэцэд гарч үзэгчдэд хүрч байгааг бол нэг сайн мэдгүй баг. Гэхдээ цаанаасаа их юм болж идэг. Тийм. Тэгээд юуны талаар одоо ингээд нөгөө кинонуудын төрний үзүр хийгээд ингэнэ гэдэг жаа юунууд дээр танаг бол юу айгүй хийжсэн шүү дээ. Би өөрөө намайг дээрээс тамахаас бол зөндөө өөр кино үзрүүд үзчихсэн. Screening гэж ярьдаг. Тэгтээ төрүүлээд ийм screening-ууд хийдэг. Гадаад за ялангуяа Монгол кинонд илүү ерөөхдөө онцлогож. Тэгээд тэр screening-уудыг ерөөхдөө тэгж доктортой болох нь одоо тэр мацал дээр ярьж байгаа зүйлүүдийн нэг болж чадж гэнэ үү. Тэгээд тэрнийг яаж хөгжүүлэе гэж бодож чинь. Тэрэн дээр ямар нэг ерөөхдөө бодсон зүйл байгаа. Яа сүүлд бас нэг хүнтэй яриад ер нь бол одоо нэг за театр нэгдээ нэг хэсэг хугацаа өнгөрөөд 8-9 сар ч юм уу нэг юу хий гэж бодоод байна л да. Нэг юм форум
Тэн дээр жишээ нь одоо кино үзлэгтэй яаж зохион байгуулах ёстой яах вэ? За кино ерөөхдөө одоо түрүү жилээс бид нар киногоо дандаа нэг дууралтын 5-1-аар авдаг болсон. Гэтэ яг өндөө бодит амьдрал 5-1 гэсэн боловч яг 5-1-ээр ирэхгүй дуу зөндөө байгаа байхгүй гэсэн яруу ирж байна. Тэгэхээр яг тиймхүү байдлаар бид энэ кино маркетинг тийм Монгол кино маркетинг хэрхэн хийх вэ? Киноны дууралт 5-1 гэж юу юм гээд 5-1 гэж ярьдаг гэдэг чинь яг үндэ тэр 1 гэдэг үний утга гэж юу юм те 5 гэдэг те 100 баруун left right хоёр speaker дээр ямар дуу ирэх хэвээр фронтоос ямар дуу ирэх хэвээр тэр 5 нь яаж хуваагдах хэвээр тийм тэр 5 нь яаж хуваагдах хэвээр 0 тэр 1 гэдэг тэр юу юм те subwoofer-ээс юу ирэх хэвээр те гэдэг тиймхүү мэдээлэл бас одоо залуу уран бүтээлч төр хийсэн тийм форум байгуулах гээд төлөвлөж ил байл дээ дөнгөж тийм сайхан л тийм санаа орж ирсэн. Тэгээд бидэд бас тэнгүүрээ бас үзрийг те pre-screening яаж хийх хэвээр одоо кино шүүмжлэгч нарыг те тэр pre-screening дээр илүү ураад кино гарахаас өмнө тэр киноны төгссөн рейтинг те одоо Rotten Tomatoes ч юм уу ч юм уу те Монгол нэг тийм их одоо бол кино шүүмжлэгч нар бол нэлээд их гарсан байна. Бас хүмүүс тэр шүүмжийг их нэлээд уншдаг болсон байна. Тэгэхээр тэрийг ерөөхдөө илүү сайн хөгжүүлээд нэг тийм одоо юу стандарт ч юм уу те юм хөө журамтай болгоё гэж бодоод байна л да. Юун дээр одоо ингээд уулын үзүр үедийг тогтдог болчих юм бол магадгүй шүүмжлэгчид гэхээр бас зарим нэг хүмүүс нь жоохон даацтай яагаад тах шүү. Гэхдээ ерөнхийдөө зүгээр ингээд ревю бичиж байгаа, сэтгэлээ бичиж байгаа тогтмол шүү дээ. Хаяа даа. Тийм тогтмол хийж байгаа хүмүүс донд яг нэг тийм тогтсон бас нэг юм байгууллага ч юм уу организашнтэй байгаад тэгээд яг ингэж байнгын хамтарч ажиллаад яг ийм үзрүүд дээр дуудагддаг зөрүүлээд ирэх тэр өдөлж байгаа ирэхээс гадна зөрүүлээ үүрэгтэй байдаг тийм байвал айгу зүгээр юм болоо гэж боддیں۔ Тэгээ нэг үзрүүдэд төрүүлж хийгдээ. Тэгээд тэнцэнэс нь одоо тэр нэг тодорхой хэмжээний сайтууд өөрсдийн гэсэн платформтой хүмүүс байна гэсэн үг шүү дээ. Сайтын ч юм уу сэтгүүлийн ч юм уу өөрсдийн гэсэн хуудастай эсвэл подкаст гэдэг юу гэдэг тэр юу гэдэг телевизэн нэвтрүүлэг ямар нэг байдлаар тэгээд тэр одоо өөрсдийнхөө тэр платформоор заавал одоо юу ёстой байдаг. Тэр нь гэхдээ тодорхой хэмжээний хугацаатай тэдээс нь тэднээс эхлэн шүү дээ. Бити спойл дээр ийм юм бити ингээрэй гэж деталь юм. Тэгээ ингээд тэр нь зөрүүлээд хариуцлага бас тооцож яадаг. Тэнцэнэс нь хариуцлага авдаг юм бол дараагийн скрининг дээрээс дуудагддаг гэж. Иймэрхүү системтэй болуулсан зүгээр гэж ярьж байгаа боловч яг ингээд идэвхжүүлэх бас айгүй хэцүү. Манайд ингээд нэг сериусны хүлээж авахгүй юу байхгүй гадах шиг санагдаад байна л да. Нэгдүгээр би бас яриад байгаа ингээд үзэгчд за ингээд шүүмжиж байгаа юм мэдээлэл хүргэж байгаа сох хүмүүстэй ерөнхийдөө. За тэгээд театр за тэгээд одоо платформ одоо Univision ч юм уу те одоо үзэгч кино урлагийг хүлээж авах платформ нь тэгээд уран бүтээлчтэй эдгээр ингээд дөрвөн талдаа ерөнхийдөө бие биедээ ингээд ашигтай ажиллаж ээж бүгдээр нь хэрэгтэй байгаа уул нь бол те урлагтай хэрэгтэй. Тэгэхэд энийг ингэж тогтоолуулсан зүгээр юм шиг санагдаад байгаа. Тэрийг одоо тэгээд удахгүй ер нь ойрын ирээдүйдээ бас тогтно гэж найдаа тийм систем. Яг одоо нэг манай кино уран бүтээлч одоо нэг шинэ үеийн үзэгчд нэлээд их төрөн орж иж байна л да. Generation Z тийм шүү дээ. Бодлого чадвартай болж эхэлж байгаа шүү дээ. Одоо энэ хүмүүс чинь одоо сэтгэн бодох чадвар нэлээд өөр, эмийг хүлээж чадах уу, хүлээж авах чадвар нь өөр. Тэгэхээр энэ үед бид нар яг үнэхээр бэлэн үү те кино театрт бэлэн үү, кино уран бүтээлчд энэ тэгшийг татах тийм байна уу гэдэг дээр бас маш том чаленж гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг энэ тал руу чиглэсэн одоо нэг сургалт ч юм уу те юм хэмээг одоо шинэ кино уран бүтээлч зөндөл гарч ирж байгаа те эдгээр үнэхээр энийг ойлгож гин үү гэдэг дээр бас нэг сургалт ч юм уу форум зохион байгуулмаар байхгүй. Тэгээд үнэхээр одоо те гадны зах зээл дээр яадیں те ревю те Rotten Tomatoes тэр 97% тийм үү те 50% ер нь яаж тэр box office нөлөөлөд байгаа те кино бол нэг талаар урлаг нөгөө талаар бизнес те чинь тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөөр бүтэж байгаа хөрөнгө мөнгө олж авахын тулд энэ янз бүрийн платформоор дамжуулж тавьж байгаа те тэгэхээр энийг гээд шинэ уран бүтээлч тийм илүү ойлгуулах за хуучин уран бүтээлч гэсэн ерөөхдөө шинэ үе үзэгчд нь уучлаарай те ингээд XY нүч нь аль хэдийн ингээд бас өөр хэмээгт очоод Z гэдэг илүү одоо Z-ийн market share илүү одоо өндөр болоод байна шүү дээ. Одоо 20 жил улам өссөн шүү дээ. Харин тэгэхээр театр ч гэсэн энэ хүмүүсийг яаж татах уу те гэдэг нэлийн одоо бас судалгаа хэрэгтэй болж таарж байна. Энэ өвтрөө энэ сегмент рүү чиглэсэн ажлууд хийх шаардлага гарч ирж байна. Хуучнаар бол яг үнээр явж баггүй тий. Уучлаарай. Тэр бол before covid болоод байгаа байхгүй. After covid чи яах вэ гэдэг
BC гэдэг тол хэвээр юм шүү дээ. Before COVID. BC. Тэгэхээр яг ч юм сая бас Generation Z янз бүрийн контентууд гаргаад байна л да. Ингээл тэгэхэд тэдний хийж байгаа контент Generation одоо Y ч юм уу те X хийж байгаа контентын мессеж шал өөр байна л да. Тэгэхээр энэ хүүхдэд вау хүүхдэд ямар өөр сэтгэдэг болцсон юм те. Харин тийм. Бид нар чи энэ хүүхдүүдийн одоо хэмжээнд хүрэхгүй бол уучлаарай болох гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ одоо удлаа авах чадвар мэдээж ажлын насанд хүрцээж эхэлж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө интернеттэй өсөж байгаа учраас мэдээлэл ямиг харах онцөг хүлээж авах нь бид нарыг бидний дэдлийн өмнөхнөөс бүр хамаагүй хурдан хамаагүй хэд дахинтэй бүр ингээд тийм байгаа. Тэгэнгүүт чинь нөгөө бид нар яриад байдаг нөгөө чанартай болж эхэлж, чанартай худалдаа авах гэж, чанартай үйлчлүүлэгчид, чанартай үзэгчид болж эхэлж байгаа тийм. Киногоо сонгохдоо ч юм уу, за уран бүтээл худалдаа авах хамаагүй чанартай болж байгаа. Юугаа харцдаг, харах онцгой харцдаг тийм. Тэгэхээр тэрэн дээр оролцох нь бас чухал баг. Тэгээд сая анзаарч чинь айгуус яг нэг маркет жижигтэй газар ингээд юмны одоо ажиллагаа шал өөрөө байна. Одоо Америкт жишээ нь гэж байгаа шүү дээ. MPA гэж байгаа тийм. Motion Pictures Association. За тэнцэнээс бол за хүмүүс хамгийн ойлгомжтой хийдэг зүйл нь киноны рейтинг. За хамгийн энгийн зүйл нь бол. Тэгээд мэдээж нь 6 том студид одоо та болчлоо. Тэгээд дээрээс Netflix бүртгэлтэй байдаг. За ийм бол байдаг. Тэнцэнээс рейтинг гардаг. За театрын холбоо гэж байгаа тийм. За тэгээд шүүмжлэгчд нь тусдаа critics. Тэнгүүд Монголд ингээд нөгөө нэг жижигхэн маркетинг жижиг юм болгоо бүх хүмүүс нэг төрөж таагаад. Сэг тийм үнцэг харагдаж байгаа. Тэрэн дээр одоо чинь яг мэдээж танахаас за тэгээд дээрээс нь театрын одоо ингээд мато гэж юм тийм. Ингээд хийх гэж байгаа юмс гой сонсож байна. За хийгээсээ бүтээсэй гэж нэ чи би ч гэсэн бид нар ч гэсэн оролцоод явах бах. Гэхдээ энэ дээр одоо ингэж байна шүү дээ. Жишээ нь за ревю гарлаа тийм нэг кино байлаа. Тэр нь гарахад болцсон байлаа л та. Тэнгүүд зүгээр мэдгэр Америк жишээ аваад байгаа. Rotten Tomatoes дээр чинь муу үнэлгээ авлаа. Тэр Rotten Tomatoes гэдэг чинь шүүмжлэгчийн дунджаар маалаа гэсэн. Тэгчүнгүүд театрт мэдээж тэр нь эсвэл кино театр, кино уран бүтээлч студид нь муугар нөлөөлдөг. Кинонод маркетинг бичээс нөр фреш мэш ангуучир маркетинг дээр оруулаад тэд фрештэй. Тэнгүүд муу болохоор нанаа чинь худлаа фэнүүдтэй зэрүүлсэн кино гэдэг. Тэгвэл театрууд нь тэрнийг ингээл сайн кино болгох постерн дээр хийчихэд муу болохоор яадгүй те. Жишээ нь Монгол тэр ингээд яг тийм амар том маркет биш учраас нөлөө ч гэсэн зөвлөд бага л да. Тийм нөлөө. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол байж таарна тодорхой хэмжээгээр. Тэрэн дээр юу гэж бодож байна вэ? За яач тийм хөр зүйл яг хүн энэ киног үзлээ гэж зарим нэг нь бол магтан те. Зарим нэг нь бол ямар новшоо үзчих юм нэ тэрэг л те. Янз бүрийн гарах. Гэхдээ ямар нэгэн зүйл хөгжихийн тулд заавал одоо алдаа ч юм уу те. За муугар хэлэх золиос те. Байх шаардлагатай. Яг өнөөдөр ашгаа одоо те тийм хийхгүй байж болно те. Гэхдээ театр гэдэг чинь 100 жил байсаар ирсэн 100 жил цаашаа байх болно. Хэдийгээр одоо VOD те ийм өөрөөр стриминг платформ гарч байгаа ч гэсэн энэ бол experience. Тэ тэр дууралтыг гэрээсээ ч юм уу лаптопоосоо ч юм уу цаар хизээж авч чадахгүй. Одоо ерөөдөө хүмүүс өөдөж эхэлж штэ. Хэдэн сар Netflix үзлээ. Шал үнгээр утгаар авцсан жижиг screen те. Театрын дэлгэц дууралтыг санаж штэ. Дууралт гэдэг бол те зүрхэн лүү ордог те. Тэгээд нөгөө 200-300 хүн танихгүй хүн суугаад нэг experience хамт мэдэрхийг бас санаж байгаа. Тий. Тэгэхээр яг мэдээж эхэндээ бол зарим кино бол яалчгүй одоо зах зээлийн хууль ёсоор бол шатах нэг шатна. Одоо ч гэсэн шатж байгаа. Гэтэ ерөөдөө тэгжиж бид нар өөртөө алдаанаасаа суралцах боломж гарч ирж байна гэж хараад байна л да. Тэгээ за яг хөө те хүмүүс яг юун дээр шүүмжлээд байгаа те. Тэгжиж бид нар зах зээлээ ойлгоно. Одоо түрүүнээсэнтэй зи үнэхээр юу үсгийг хүсээд байгаа те. Эдэрт нэг аимшиг кино гаргалаа. Эдэр үдэж гин үгүй те. Аваачнууд нь XY-нууд л үзээд байгаа мó те. Юун дээр гэж хараад байна л да. Ерөөхдөө тэгжиж бид нар нөгөө яг хөө мэдээж эхэндээ бол ганц хоёр шиг кинонууд нэлээд сайн кино гарна, муу кино гарна. Одоо ч гэсэн Америк бүх кино сайн байхгүй 100 кино гарлаа гэхэд 90 сул кино үздэг тий. Том одоо big 6 big 5 л одоо ашгаа хийж байгаа. Тэд нар ч гэсэн хаяа муу кино хийж байгаа. Чатдаг тэдний бол алдаг хэдэн сая доллар ярьж байгаа шүү дээ. Тэг яг гэхдээ ийм учраас бид нар яг алдах хэрэгтэй, алдаанаас суралцах хэрэгтэй. Суралцж бид нар яг юун дээр кино уран бүтээлчтэй яг юун дээр анхаарах хэрэгтэй. Яаж энийг тэ сайжруулад ямар сегмент рүү чиглүүлэх ёстой гэдгээ харчвал дараагийн уран бүтээл баг сайжраад явчихад нэг 5 жилийн дараа үнэхээр сайн уран бүтээл бүр хийгээд сурцсан нэг тийм хүмүүс бас манай дээр байна шүү дээ. Алдаануудаа үнэхээр энэ дээр тавтахгүй шүүгээд ингээд
аль болох явах тусам за өмнө нь 10 алдаа гарчихсан 9 8 7 6 багсаад ингээд сайжраад явдаг тийм тэр хэмжээгээр маркетинг гэдэг ашиг орлого ингээд нэмэгдээд явж байгаа юм кейсүүд бол бас байна. Тэг өнцгөөс харуул хэрэгтэй long term тийм long term хэрэгтэй. Тэр нь ч зүг баг. Тэгээд нөгөө нэг залуучуудын одоо ингээ харангууд нөгөө юу яадаг шүү дээ. Урлагийнхан ч юм уу ерөнхийдөө ингээ залуучуудаа чиглэж юм их баг байдаг. За тэгээ Монголд нөгөө нэг тийм traditional нэг ойлголт өгдөө шүү дээ. Ахаад хүндэл мөндөлийн нэтэрэ гэсэн нэг. За тэр үгэндээ ч зүгээр idea нэг юм суудсан юм байдаг. Нөгөө нэг илүү дүү ч юм уу илүү дараа generation юм дээр ингээ хүндлэл багтай ойлголт юм уу те. Тийм би бол тэрэнд айгууд юм дургу өссөн баггүй. Ийм амар rebelist. Одоо би өөрөө тех дургууд ороод надаас дүү байсан хамаагүй те ингээ тийм нэг юм айгүй их байдаг. А тэрнээс би зүгээр юу хэлэх гэхээр тэрнээс улбаалаад ингээ нөгөө нэг хүндлэл ойлголт нь байхгүй болонгот өмнөх generation-ы за ялангуяа биднээс нэлийн читрүүшэл нэлийн дээшгээ generation-ы одоо уран бүтээлчд ялангуяа ингээ харж байхдаа болохоор дараагийн generation одоо нэг за юу гэмтэй 16 14 5-аас нэг 22 3 нас хүртэлх энэ хүн generation-ы мэдээлэл авах process хийхдээ түрүү ярьсан. Тэр нь Монголоос юм авах шаардлагагүй байгаа байхгүй. Тэгээ Монгол тэр хүмүүсийн хийж байгаа одоо уран бүтээлэр ч юм уу Монгол дахь маркетаараа хязгаарлагдах шаардлага ба. Бид нар анхны generation байсан те интернеттэй. Гэхдээ бид нар бол тэрийг шал өөрөөр те ингэж яаж ийсэн шүү дээ. Боловсруулж ийсэн. Тэгэхэд одоо бол эдгээр чинь бүр ингээд юм natural те бүр ингээд амьдралын нэг хэсэг нэг байгаа. Тэнгүү чи юмыг шал өөрөөр process хийж мэдээлэл авчин. Чинь зүгээр яг баг хатуу хэлэхэд чи Монгол ингээд Rotten Tomatoes сайт багадах шаардлага болчихгүй. Заримд нь бүгд биш л те мэдээж ихтэй. Зарим хүмүүс бол ямар шаардлага байгаа. Тэгэхээр бэлэн Rotten Tomatoes үеийн тэнцэнс англиар ороод уншаад мэдээлэл авчих. Тэнгүүд чинь тийм мэдээлэл аваад картаараа 10,000 төгрөгөөр Netflix өнгөөж байгаа хямдхан те ингээ 10,000 төгрөгөөр утсан дээр Netflix үзээд чанартай юм үзээд байгаа хүн Монголд нэг чанаргүй уран бүтээл үзэхээр яаж сонирхол байх вэ? Тэгэхээр чинь уран бүтээл нь өөрсдөө дараагийн generation-ы одоо адилхан чанартай болно бол байж ижил айл ал талдаа бол хэрэгтэй байгаа тийм. Харин тийм. Яг сүүлд бас яалчгүй ганц хоёр уран бүтээл үнэхээр чанарсан сайжирсан байна л да. Одоо манай фантастикийн залуучууд байна. Одоо явж ангарын гэдэг шиг ер нь бол уран бүтээл бол production level бол маш сайн болж байгаа. Тий, одоо зөвхөн нийлэн машинууд 2 гээл одоо машинаас 3 хийх гээл ингээл явж байна. Тэр бас яг алдаанууд байна. Гэхдээ бас алдаануудаа баг бардсаад ингээд тэгэхээр хэд хэдэн студиуд бол үнэхээр ингээд стандартыг татаагаад ингээд явж байна. Тэр нь бол нэлээд сайн шалтай байна л да. Тэрнээсээ одоо бус студиуд бас суралцаасаа л гэж хүсэж байна. Тийм тэгээд юунаас уран бүтээлчд бас нэг хангалттай кино үздэг юм шиг санагдаад байна. Тэр тустай аргумент. Тустай өөр газар яриад байгаа. Би бол ингэ санагддаг байхгүй. Ингээд ерөөсө хангалттай юм үздэг юм шиг ингээд юм мэддэг юм шиг санагдаад байна. Айгүй техник биш шүү. Техник л тустаасаа. Гэхдээ зүгээр кино урлаг үзэх талаас нь хүмүүс залуучууд юу үзэж байна? Юу нь чанартай байгаа? Юу яаж өөрчлөгдөж байна? Godfather дээр гоё болж исэн юм 80-аад онд яа юу болох байна 90-аад онд юу болох байна 2010-аад онд юу өөрчлөгдөв бас нэг тийм шинжлэлт юмудаа сайн мэдгүй байх шиг харагдаад байт юм. Тийм харин би бас тэг бодоод байна. Ер нь бол кино хийдгүн кино маш сайн үзэх хэрэгтэй. Ямар ч хамаагүй кино. За Оскарт гарч байгаа кино ягаад ийм кинонд Оскар дэвшээд байгаа юм те? Parasite ягаад Оскар авчихв те? Why те? Азийн солонгосын зах одоо кино зайлшгүй дэлхийд гараад ирж штэ. За зарим нь ягаад кино Оскар дэвшдэггүй юм те. Ямар кино шатаад байгаа. Ямар кино одоо хитэн тэр умаараа хийгээд байгаа те. Тэр бүгдийг зүгээр ядаж research байдлаар те. Одоо 19 онд гарсан кино ямар юм байгаа. 20 онд ямар кинонууд гаргаад байгаа. 21 онд юу гарах юм. Иймэрхүү байдлаар үзэх хэрэгтэй. Үзчихэж яг одоо бид нар бол дэлхийдээ манай залуучууд бол хэлбэл нийлээд гаргаж байгаа мэдээллийг бүх source-аар авч байгаа мэдээлэл ямар нэг цензуур тэр restriction байхгүй манай бүх одоо Facebook, YouTube болно тийм залуучууд одоо бүгд одоо тэр тусмаа одоо шинэ үеийнхэн бол бүгд англиар ярьж байна. Өдөр тутмын зүгээр өстө oh my gosh тийм I wanna watch this гэдэг манай классан дээр ирээл хүүхдүүд тийм two tickets for Avengers гэж за окей тийм цаг үе чинь тийм болчиход байгаа тийм тэр өнцгөөсөө бас хамгийн одоо big киноны фэнүүд кино уран бүтээлч кино жүжигт байх хэрэгтэй гэж бодоод байна л да. Одоо яг манад нэг тийм жоохон делейтэй яваад байгаа байхгүй. Нөгөө нэг жүжигчдэр тулгуурлаж явдаг байсан юм чинь одоо ерөнхийдөө бас зүгүүчхэн Холливуудаар жишээ авахад хожигхэн Холливуудаар IP болсон шүү дээ. Тэгээд яг жижиг кино зөндөө байгаа гэхдээ том хэмжээнд Монголд болохоор жүжигчдэр яваад байдаг тийм. Яг тэр нь жоохон делейтэй явж байгаа. За Монгол кино гэснээс одоо сая мэдээж 1 сарын 27-нд театр ажиллагаа болсноос хойш бол
нэлээд олон кино яаж байгаа бах. Хүлээгдэж байгаа бах. Тий. Яг одоо паблик хийх боломжтой хэдэн кино хүлээгдэж байгаа вэ нэгдүгээр. Хоёрдугаар 7 сая 7 сая нэг нээлэг гэж бодоход энэ кинонуудын зохицуулт яаж явагдах вэ? Одоо нээлттэй. 4-5 сард байгаа. Би бус театрт бидэд ярьж байгаа бүх мэдж байгаа бүх хүмүүс ингээл театр бич байгаа кино питчинг хийгээл нийлэхгүй юу. Тэгээд хэдүүл ерөөдөө нэг тим зохион байгуулалт байсан. Нийсийн дараа ямар кино орох вэ хэлээд хэдүүл бүгдийн үзлэг зохион байгуулалтыг би нэг тим зохион байгуулахад нэг хэдэн кинонод нийлүүлсэн. Лист дээр бол нэг 20 кино байсан. Сая харсан 28 болчих шиг боллоо. 28 Монгол кино одоо нээлттэй ихээр хүлээдэж байгаа гэсэн. Нэлээд их байгаа. Амар. За яг санджаагаар бол за хамгийн яг нэг сарын 2-нд яг single lead-ээс одоо хамгийн түрүү гэрээнд байгаа. Тийм. За хар суутны нууц 2. Хадмын хайр. Өөрч юу байла. Тэгээ хөхөө яг ч байгаа. Тэгээд Номадагийн 2 кино байсан. Нилээ их байсан. Тэгээд зарим киноны яалчгүй нөгөө цаг хугацаанаас болж нөгөө юун руу орсон. IPTV руу шууд орсон. Чинь 3 сар нөгөө Токио хамгийн сүүлийн ингээд театрт гарах хэрэгтэй байсан. Тийм мэдээс тийм байсан баг. Тэгээд даанч тэр үед нь театр хаалттай. Тэгээд зураа бас театр фантастик 2 кино байна гэж бид хоорондоо ярьжсэн байхгүй. За нэг алийн 3 сард за Токиос эхлэх байх. Тэгээд дараа нь зураа орж ирэх байх гэсэн энэ хоёр мэдээж 2 сар юу те аль нь одоо ингээд IPTV руу орсон. За өөр чин тэр нэг Цэдэн балын нэг кино саяхан. Тийм шүү дээ. Нэрээ нэг team production байсан шүү дээ. Тэр чин юу лээ? Түүх мартахгүй лөө. Тийм тиймэрхүү нэртэй байсан. Тийм мартчихсан. Тийм тэр юу руу орсон. За тэгээ өөр чин IPTV руу сая юу орлоо. Нилээд кинод ороод байсан. Ер нь нэг постнод л яваад. Тэгэхээр тэр бүгдээрээ чинь л ерөөхдөө театрт гарах ингээд гоочор дараалал хүлээж ийсэн. Одоо тэгэхээр за жишээ нь 2 сарын 2-нд болвол single edition-тэй их байсан. Бүр өнгөрсөн жил зарсан шүү дээ. Тэгээд ийм байдал одоо орцсон. Тэнгүүд жишээ нь 7 сарын 1-ээс театр буцаад ажиллаад эхэллээ гэхэд ерөөдөө анханасаа байсан релиз датээр за яг ер нь хоорох бүгд релиз датыг кино байсан хоорох анханасаа Монголд юм байдаггүй. Гэхдээ болж игэл одоо төрүүлээд яасан байснараа дараалж гарах уу эсвэл одоо би ингэж хараад байна л да энэ одоо нэг далим шүү дээ. Ийм нөхцөл байдлын далимаар одоо нэг театрууд маань ингээд кинонуудаа төрүүлж релиз дэйт зоодог. Уран бүтээлчдээсээ тийм ч студиэсээ тийм зөв шаарддаг. Ингээд нэг дор хаяж 2 сарын дараач байдаг ч юм уу 2 сарын өмнө тий ингэж релиз дэйтүүд зоодог түр ийм болдог болол гоё юм болоо тэгдэг маркетинг хийдэг урт хугацааны маркетинг хийдэг үзэгчтэй мэдээлэл хүргэж яадаг. Тэгэхгүй бол үзэгчдэд бол 7 хоногийн дотор л нэг гинт кино гараад ирдэг тий нөгөө дараа 7 хоног тийм кино гарна. Тэгээ нөгөөд нь нэг 7 хоног гараад алга болчихдаг. Тэгэхгүйгээр ингээд яг уулын single lead-с дээр би яг ондромагч амар киног нь уран бүтээл яг киног нь бол би мэдгүй үзег байгаа. Гэхдээ зөвөр яг тэр project дээр болж исэн юмсэн дээр эрт зарласан. Тэгээ ингээд маш эрт ингээд 20 оны 2 сарын 24-өөс л нээлттэй хий. Тэгээ ингээд тэр өдөр л нээлттэй хин үзцгээгээрээс ингээд маркетинг маань ингээд хийж байгаа. Тэр нь бол надад амар таалагдчихсан бохгүй болно. Тэгээд яг тэгэж хийсэн нь явж ийм болж таардаг байсан. Тэгээд тийм болол уулын зүгээр санаж тэрэн дээр ямар бол яг ер нь бол бид яг одоо театр 7 сарын 1-нд хизээж нэгдэхээр яг тийм зохицуулт тийм гэж бодож байгаа л да. Бидэд ерөөхдөө нэгдсэн байдлаар мэдгэл гаргана. За ерөөхдөө цаашдаа одоо нэг 28 кино те одоо 30 40 болно те энэ кинонууд нийлдээ ихсэл ийм юм шат дараалал явна. Тэгээд ийшээ контакт хийгээрэй. Эндээс бид нар ингээд ийм гэдэг үл ерөөхдөө бүгдээрээ нийлж байгаа тийм стейтмент гаргаад явчихна. Тэгээд 28 киногч аль болох бүгдийг нь бол слот руу оруулан зарим нь яалчгүй 2021 он руу орж таарах байх тийм тэр зохицуулт өгөл бид эхлээд театр нээх гэдэг ямар ч байсан нээх хэрэгтэй хүлээгээд бас шууд эхлэхгүй байгаа. Тэгэхгүй одоо бас хизээ нэрдэх нь одоо ингээд баттай мэдчихсэн дараа хэлсэн зүгээр байх гэж бодоод байна л та. Тэгээд яг театр нээгдвэл яг тухайн үед нэг нээлттэй хийгээд хэд хоног дөнгөж 23 хоног хийсэн 1990 кино байгаа. Тэр бол цаашаа үргэлжлүүлж гарна. За тэгээд энэ хэдэн киноноос за одоо хин үзлэгэнд оруулж агаад слотуудаа бол бид өөрснөөс скежүүлдээд 7 хоног бүгднтэй контактлж агаад юмудаа гаргах чинь. Тэгээд яг том кино бол мэдээж single ladies байна. За хар суутын нууц, онцгой гэн woman, хифтрийн хүн, хадмын хайр, одоо хилгүүжим, залхуус, хөх тавилан, ээж хадны дом, түүх мартахгүй эдэнсэн юм саны дэг яриад л амуу хуур гэж ярьдаг зөндөл кинонууд байна. Тэгээд бүгдийн юусэн нэг
юм бүтгэцэнд оруулж агаад аль болох нэг юмтэйг харьцахгүй Hollywood-ийн schedule гэсэн бас нэлээд одоо хоёр тал нэлээд байн баланст ингээл янз бүр болоо тийм байн тэнтэй нэг уялдуулаад мэдээж Wonder Woman-тэй өдөр бол нэг том кино байж болох нэхгүйгээр ингээд яг би энэ хугацааг бас одоо хамгийн ойрын одоо big blockbuster 7 сарын 31-нд тент байгаа байхгүй юу? Тэрнээс наан бол байхгүй байна. За Монголд бол за тэрийг жоохон байж байгаа юм. Энэ хугацааг би бас дотоодын уран бүтээлийг дэмжих том боломж гэж хараад байна л да. 30 яг хэрвээ 7 сарын 1-ний хүмүүс 30 хоног бол байна тийм. 30 хоног бүхэл бүтэн одоо хуучин кино гэвэл бараг байхгүй л үү тийм. Мэдээж Trolls ч юм уу тийм юм гарах байх. Гэхдээ энэ үед чинь бүгд цангацсан. Ямар ч юм хамаагүй үзэх гэсэн ийм эргэлзэлтэй тий. Юу байсан ч хамаагүй. Надад зүгээр синемагийн тэр experience-ийн 2 талаас тий 5 талаас атмос юм уу 5 талаас дуурах энэ юу хэрэгтэй байна гэдэг ийм хүн маш их хэмжээ байгаа. Яг л клуб нэгдэхэд тий зүрөө яаж дайрсан яг л тийм одоо өсвөрлөн юм хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тэр энэ боломжийг бас манай кино уран бүтээлд хармаар байгаа байхгүй юу. Тэртээ за 7 сар тэгээд 8 сард бол тэртээ Америк бол 8 сард том блокбастер дээдгүү үлэрлэн биш. 9 сараас 10 сараас блокбастероо гаргаж эхэлдэг. Тэр бүхэл бүтэн 2-3 сар байгаад байгаа байхгүй юу. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Бас манад нэг юм буруу ойлголт зам болохоор л ингээл театр үзэхгүй болдог хүмүүс энэ жил тэгж чадахгүй шүү дээ. Тэгээ энэ жил бол тэгэхгүй тийм. Энэ жил тийм биш шүү дээ. За дотоодоо л аялна тий гадагшаа явдаг аялдаг юм байхгүй шүү дээ. Тэр дээр нь бас бүхэл бүтэн 5 сар тий театр тийм хүмүүс бараг тий юу боллоо шүү дээ. Нэг өргөгийн фаст харсан нөгөө түүхэд дурсах газар гэх. Бас нэг юу идэг контент идэг залгаж чадсан нэг энэ түүхэд дурсах газар кино театр тэгж явж исэн. Тэгэхээр энэ хугацааг маш сайн ашиглавал бас нэлээд одоо маркет авах тэгээ борлуулалт хийх том шанс гэж хараад байна л да. Тийм одоо яг тэрийг асуух гэж бейсинг яг ба ярьчлаа. Тийм ер нь бол 30 хоногт айгу сайн идэвхжүүлэлт хийх кинонууд төр сайн маркет явах боломж байна. Тэгээ хүмүүс өөрөжсэн үзэгчтэй үжих айгу гоё боломж байгаа байхгүй тийм. Монгол кинонуудаа сайн доктортой үзээд авах тийм гоё боломж байгаа. Тэгээд яг хүмүүс нэг зүйлээс айгаад авах шиг байна л да. Нөгөө танхим за хэрвээ журам уран гараад жишээ одоо танхимд бол 50% байна гэдээ гарч штэ тийм. Тэрийг эргээр ашиглах болохгүй. За ерөнхийдөө театрууд бол 5 хагасаа бүтсэн биз байдаг штэ тийм. 5 дахь дийлэх Монголд 5 дахь кинонууд нээлтдэг тийм. Тэгээд шинэ киног тухайн өдөр шин дээр үзэх хүсэлтэй хүмүүс байна. 500-аас амрах. Тэгээд нэгтгэс дөрөвдөд жоохон слоу талдаа. Хэрвээ одоо яг 50% дөрвөлтэй байна гэвэл энэ юг одоо дөрөвд бизийн өдрүүдийг үлдсэн 5 хоногт хувааж болохгүй. Бүх өдрийн зүгээр яг адилхан одоо нөгөө юутай. Доороос ингээд дээшээ бизи ингэж явах биш. Зүгээр адилхан хэм хэмжээтэй. Доктортой үздэг тийм хэм маягт оруулж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас аль болох яг үйдсэн театр нийт боломжтой бол уран бүтээл хэсрүүл хийгээл ойлгох гал үзэндээ. За тэгээд сая 7 сар одоо бол яг глобал хэмжээнд за хамгийн том кинод хамгийн наан байгаа бол 7 сарын 24-нд Мулан байгаад байгаа тийм. Тэгээд 7 сарын 17-нд байсан Tenet-ийн 27 хойшлоо 31 боллоо. 8 сард болгосон. Анхнаасаа 6 сард явж байгаа 8 сард болсон Wonder Woman сайн 10 сар л хойшлсон. Тэгэхээр Мулан байгаад байгаа. Монголд болохоор хамгийн түрүүнд 7 сарын 31-нд Tenet гэж байгаа. Яагаад Монголд Мулан гарахгүй яг талаа нэг тийм яриануд бол өрнжсэн юм бол би санаж байна. Тэгтээ яг албан ёсоор гарахгүйсэн нь би яг дээр нөгөө өөрөнд постнаас харах мэдлээ. Тэр ер нь юу болсон юм бол яг яагаад Мулан гарахаа болж юу яг хэрэг одоо ямар тэр юу яг 1 сард гарсан юм аа. Тухайд нэг сард чинь нэг Муланы постэр гарлуу трейлер гарлуу. 3 сарын 3-нд нээлтэх төвтэй байсан шүү дээ тийм. Тэгээд нэг тэр үед нэг трейлер гараад одоо бүр марч яг тухайн үед нэг бойкот Мулан гэдэг нэлийн хүчтэй хөдөлгөөн явж ирсэн. Монголд жишээр гадаа шүү дээ. Гадаад яг ямар утга учиртайг би сайн мэдсэн. Монголд болохоор ингээд бид бүх театрууд мэдээж постерууд гарлаа. Постерын пэйж дээр пост хийнгүүт зарим нэг нь бол тийм нэг тийм энэ кино за яг мэдээж бүгдээ үзсэн хүмүүс бол тэн дээр бол хүннүүрийн баатрууд гардаг тийм. За баатруудыг одоо нэг ихтэй нэг эмэгтэй ингээд бүгд ингээд дийл ялж ийн гэдэг. Мэдээж одоо бол шинэ одоо live action кино нь бол мэдээж жоохон одоо фантастны юу оруулсан баг. Тэгж одоо тэр дүрийг те яг Mongols гэж хэлэхгүй байгаа мэдээж одоо хүннүүдээ хүү одоо ингэж ярьж байгаа. Тэд нар нь бол хүмүүс нэлээд таалагдаагүй. Ийм киног одоо бас доор нь одоо комментууд нэлээд сөрөг комментууд ирж ийсэн.
театр тийм кино гармааргүй байна ашиг аваад те бас үндэсний үзэл суртал одоо те одоо үндэсний үзэл гэх юм уу те ингээд хуулаа одоо хүмүүсийн brain wash маш гэдэг. Тэгээд яг тухайн нэг сарын дундуур байсан хаа да. Дистрибьюторс нэг мэдээлэл хийсэн. Disney ерөөдөө удирдлагууд нь те Монгол гарахаас ерөөдөө татгалцаа. Ер нь анх юунд бол лист нь байсан. Тэгээд бас одоо team public-ийн одоо юм review, team public-ийн reaction жоохон тархан дээр нь одоо нөгөө дүрийн одоо portrayal Монголын зах зээл тохиромжгүй байна гэдэг үгнээс Disney бол нэг сар кино татсан. Мэдээж яг том студ учраас тэн дэлхийн одоо хэмжээний том брэнд учраас тэр одоо мэдээж яг ашгаа бодоод үтсэн гэсэн тэр брэнд value унах эрсдэлтэй байсан болов гэж хараад байгаа. Disney-г нэр хүндсэн. Унах болов гэсэн тийм эрсдлээс үүдээ за яг Азийн бус орнуудад бүлээ гарч байгаа Монголын зах зээлд бол гарахгүй гэсэн тийм шийдвэрээр cancelэгдсэн да. Окей. За тэр чинь харин ч сонирхолтой мэдээлэл байна. Харин хүмүүс юу болно да амар хүлээж ирсэн. Айгуу сонирхолтой харагдчихсан. Яг ингээд хэдийгээр нэг юм баггүй. Манай зах зээл юм хүмүүс их сонио штэ. Гаргачлаа гэж бодъё л да. Гаргуул хүмүүс яг тэгэл дахиад муулан заяа. Энэ кино Монгол та нар энэ кино энэ тухай мэдгүй те. Монголыг яаж муулдаг те. Нэг муу хятад түүхэн Монгол бүхэл бүтэн Монголын одоо те зоригт баатрыг те талыг эзэлчихсэн баатрууд ингэж доромжилсан. Гэт за бойло түүл гарахгүй заяа. Disney за муулаа дэлхийн зах зээл дээр за 24-д нээлттэй хэлсэн шүү дээ. Бүгд хулгайн сайдаар үзэн заяа. Үзэн шүү дээ. Тэр их сонир сэтгэхгүй байхгүй. Театраа гарахаар тэгэл хүчг гээд байдаг. Тэгтэл гарахгүй бол бүгд хулгайн сайд. Дараа нь нөгөө нэг хулгайн сайтаас дараа нөгөө VOD ороод бас үзэх байхгүй. Видеонд маань бас л үзэхгүй байхгүй. Хулгайн сайтаар тэр кино самаа тэгэл шеэр хийгээд даваараа муулаа тэргээд. Тэр сэтгэхгүй үнээр ойлгохгүй. Одоо нөгөө нэг би бас ингэж харсан л да. Тэр кино Facebook-оор аплод хийдэг. Тэгээ сая тэр яг тэр end game гэж хэлж байхад end game-ыг оруулсан биз дээ. Би гайхаадсан байхгүй. Бүр ингэ сая view мөрсөн. Монгол би гайхаад. Тэгэд яагаад энийг одыг репортлогддог. Тэгээд чи манай Game of Thrones fan page-ийг Facebook хаацсан. Нээжгүйгөө. Юу ингээд corporate-ийн зөвшөөгөө тэгсэн чи ингээд болохгүй гэдэг гадж байгаа байхгүй. Тэгэхэд тэн чи тийм байж яагаад байгаад байна гэдэг. Гайхаад киногийн нэр чинь invert хийчихдээ юм байна. За. Дүсийг ингэж invert хийгээд аудиогийн pitch-ийг нэмждэг юм байна. За. Тэгээд тэр кино ч шүүж нэг болцсон. Тэгээ нэг дуу муу оруулсан. Тэгэд яг тэр ч яав. Тэгэд яг тэрнээс юу хараад чинь вэ гэхээр тэрнээс бас дээрээс сайн нэг тэгсэн шүү дээ. 2-3 сард ингэ кино театр гэхэд хүмүүс ийм хандлагатай байна гэдэг. Сая бас мэдээж Cinema кино театр юунд улсагт локал гараад бас өртлөө тэнцэнээс бас ингээд юу яа одоо ч гэсэн хүмүүстэй итгэжүүлэлт хэлээд байгаа ингээд хэмжээний сан бүрдсэн байгаа шүү бас ингээд чадлах боломжоор туслаараа мэдээж Улаанбаатарт ажиллаж зөөхөн хэдэн 10 кино театрын нэг тэгээд тэрийг ингээд яаж доор нь зөндөө олон асуудал байгаа театрын уур тотыг гэсэн юм өнцөг явж байгаа байхгүй тэгэхээр би зүгээр нь тэнцэнээс юу хараад байна тэр бол ганц үгүй ш агай олон тааралцсан тэгээд тэнцэнээс юу хараад нэхэр кино театр болон кино урлагийг үнэлэх үнэлэмж яг ерөнхий маск гэдэг нь нэг одоо нэг тийм дорд үзэж байгаа юм шиг янзаар биш литерally шууд утгаар маск их бүхэн гэсэн утгаар яг нэг тийм зөв хүлээл зөв ойлголтгүй байгаа юм шиг надад бол санагдаад театр кино урлаг өөрөө тэгээд нэг тийм бид нар интернетгүй үед чинь бид нар хошин шог за тэгээ Монгол кино урлаг шууд хулгайн кинод л зурагтаа гардаг те тэгэхээр нэлдээс ингэ 2 өдрийн дараа камерыг гарчаад тийм юмар үзээ сурцсан тэгээд өсгөлцсөн ч юм уу тийм систем тогтцсон болохоор ингээд юу мотоогоод байна гэж би бас бодлоо. Тийм нэг хэсэг нь бол яалч нэг одоо номыг нүрээр дүгндэг гэдэг ч юм уу те нэг Монгол кино үзээд за тэр нь онцгүй байсан бол Монгол кино угаасаа онцгүй гэдэг тийм хандлага авчдаг. Нэг second тэ хоёр дахь оролдог, гурав дахь оролдог ерөөсөө хийхгүй. За нэг жишээ Монгол одоо киноны постэр хот наа чи зүгээр хог л үздэй гэж зүгээр expecting үзээгүй мөртлөө зүгээр тийм expectation хараад үзэхэд хүмүүстэй ингээд хоорондын хэрүүл мөрүүл ингээд уншихад нэг кино л үзсэн байгаа байхгүй нэг өмнө нэг таалагдав сайн болов. Тэгэл тэрнээсээ нэг тийм ойлголт тавьдаг. Тариуда Монгол кино л муу тийм. Театр ч гэсэн нэг яг хөө мэдээ театр бол бүх хүнийг happy байлгаж гарч чадахгүй л дээ. За 90 хүнээс 10 нь бол 100 хүнээс 90 happy байлгаад 10-нд нь жоохон хаяал алдаан дутдаг гардаг тийм. Тэнгүүт за энэ л тогийн газар. Тэр биш дахиж орохгүй. Хотын газар тий. Мэдээж
алдаад өгдөгтэй. Тийм нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Нэг удаагийн одоо experience нэг удаагийн тэр авсан мэдрэмжээ бус бүх юм адилхан юм шиг санаад байна л да. Тэгэхээр тэрийг одоо бас жоохон хуулах сурталчилгаа ч юм уу те нэг жоохон өнгөх тийм нүд харагдаад байгаа. Тийм өөрөөсөө бас consumer хүмүүс өөрсдөө зөв criticism бас хийж сурвал бас тийм. Одоо кинонуудаа өөрсдөө тогтмол үзээд тэрэн дээр магадгүй одоо заавал нэг Facebook social media гэхээс зүгээр найзуудтайгаа ч юм хуваалцаад ярилцдаг. Тэрэн дээр тодорхой хэмжээгээр ингээд яавал сайжрах байна вэ гэдэг яриа өрнөдөг болж чадах юм бол одоо overall үр дүндээ уулын ашигтай байгаа байхгүй тийм. Одоо театр мэдээж ямар нэг алдаа юм гаргалаа гэж бодъё. Тэглэх тэрэн дээр одоо ревю дээр бичдэг ч юм уу. Тэр Facebook-оор билэр юу гэж байж байгаа шүү дээ. Ийм юм боллоо инглээ гэд тийм. Жишээ. Тэгвэл уулын зүгээр. За тэгээд дараагийн сая мулан гэдэг ярьлаа. Тэгээд Tenet-ээр бол нэн гэж ерөнхийдөө найдаж байгаа юм байна. Тэгээд оны ядаж сүүлийн хагасд гайгүй байна гэж найдаж байна. Одоо намарлуу бол одоо миний хүлээж Dune мөн Eternal Center байна. Тэгээд Wonder Woman хавшлаа тийм. Black Widow байна. Гарчлаа. За 7 сард бол за 7 сар хөө баг 7 чинь 7 сар 31 тийм. 8 сар л гарч шүү дээ. Ерөнхийдөө Tenet байна. За 9 сард Quiet Place 2. Тэр бол нэлээд хүлээлттэй байна. Тийм шүү дээ тийм. 10 сард Wonder Woman. 11 сар чи юу байлаа? 12 сард Dune. Тэгээд дэшэд одоо Cruise гэдэг янз янзын дэшэд очиж нэлээд хэлбэлцэл явж байна. За би нэг самын сүүлийн юуг харуулах гэх юм. За schedule 8 сард New Mutants 8 сард байгаа юм шүү дээ. Тийм. Энэ киног одоо үзэхгүй бол одоо заяа тавилан гомдох байхаа. Харин тийм. Энэ кино 9 сард Quiet Place Conjuring 2 байгаа юм биш үү те? Conjuring-ийн тийм шинэ анги байгаа. Тийм 3 дугаар анги байгаа юм биш. 9 сард жил бүхний 9 сард дандаа аим шиг кино нэдэг. Тийм. It байсан. It. За энэ жил үл яалчгүй Conjuring гэдэг. Нэг Quiet Place 2 том аим шиг кино. Тийм. Candyman тийм энэ Candyman манад байгаа юу? Байгаа. Nice. Хамгийн сүүлийн одоо schedule-оор болохоор эхлээд Tenet 31-нд 8 сарын 7-нд SpongeBob movie. За Sponge on the Run гэдэг. One and Only Ivan гэдэг Disney-ийн юу байсан. Тэгсэн чинь сая шууд Disney Plus руу өчиг болоо. Нэг заа тэгээ нэг Gorilla-гийн тухай юм байлаа. Тэгээд хүүхдээ. Тэг хүүхдээсэн анимашн байсан. Тэгээд 8 сарын 28-нд New Mutants Mutants. За энэ бол ястай өөр хийдөө энэ кино нэр. Энэ киног үнээр уйлмар санагдсан. Яг чинь 4 сард гарах schedule за ингээд батаа болоо. Зааш 4 сард гой үзнэ гэсэн ковид гарсан. Тэгээд нэлийн дайм болж хойшилж те ингээд томчуудын том блокбастерын слатанд ивент харуулад нэг гой газар шигсэн чинь байхгүй. Тэгээд бүр global pandemic бол тий 18 онд гарах чи анх 18 онд байсан. 18 оны 4 сард байсан. Тий. Анх бол. Тэгээд болоод одоо 2 жил хагасны дараа гарах юм чинь тэрвээ даймсаад байгаа. Сайн хадгалсан болоод байгаа байхгүй. Тэгээд Quiet Place байна. Тэгээд Conjuring, The Kingsman гэдэг The Kingsman гэдэг нөө нэгдүгээр дайны үед. Тий. Одоо Kingsman ертөнцийн одоо ертөнцид хийсэн prequel. Тийм. Одоо өмнөх бүр одоо эхлэл нь яаж тэгээд Candyman байгаа 9 сарын 25. Candyman байгаа юм. За тэр бол зэвүүн стаж юу харагдчихлаа шүү. Тий, аим шин кино. Нилээ одоо dark ч юм уу. Тэгээд нэг мэдээж яг одоо болж байгаа ишүүтэй нэлээд холбоотой racial issue нэлээд үлдсэн аим шиг кино байна. Тэгээ Wonder Woman сая 10 сарын 2-нд тэгээд тий 10 сарын 2-нд тийм зарлаа. Тэгээ Monster Hunter гэдэг нөгөө video game based Иван гэдэг үлээ. Мила Йовович. Тийм. Мила Йововичтэй нэг хин байсан шүү дээ. Амбак ч юм билээ. Тайланд дээр жижигч. Тийм амбак. Тэр хоёрын за video game тоглосон суурилсан тэр кино байгаа. Тэгээ Halloween Kills гэдэг Halloween-ийн дараагийн одоо юу байгаа 10 сард Halloween болох гэж байгаа учраас тэгээд Connected гэдэг кино байна. Connected болохоор нөгөө Disney animation Columbia юм биш. Columbia гэж. Columbia. Тэгээ Sony animation юм байна. Тийм үү нэг animation. Тэгээд юу G.I. Joe-гийн Snake Eyes-тай жинхэнэ юу байгаа да хайптай байсан. Чимээгүй мөртлөө хүмүүсийг маш их тийм догдуулсан. Жижигхэн нэг тийм постерч нэг цацагдсан байхгүй зүгээр first look гэдэг кино. Тэгээд cast нь те Японд ингээд яг ингээд ninja нэтэрэ гэдэг чимхлүү тийзер өгöd байхгүй. Энэ яг нэг тийм нэг чимээгүй байж яг нэг тийм чанартай жижиг кино байдаг шүү дээ гоё яг. Харин тийм болох. Тэгээд энэ дээр чинь нөгөө нэг
Chad Stahelski ажиллаж байгаа гэж би сонссон. Нөгөө нэг тулааныхын дэглэм дээр тусалж байгаа гэж сонссон. Тэгээ Henry Golden гол. Martial arts choreographer хийж байгаа. Тэгээд тэрний дараа Black Widow 11 сард. За 11 сарын том blockbuster Black Widow юм байна. Nice. Тэгээд нэг Deep Water гэнэ team кино байна. Ana de Armas Ben Affleck хоёрын нөгөө нэг хоорондоо энэ амьдрал дээр усад болсон шүү дээ. Энэ хоёр чинь энэ киноныхоо зураг алтан дээр танилцаад усад болсон юм байна тийм. Энэ нэг тийм акшн триллер кино байсан. За тийм. Soul гэдэг тийм одоо нэг Disney-гийн нэг энэ өөр юу тийм трейлер гарсан хүмүүс яасан хөөрхөн энэ төр тэгээд 11 сарын сүүлээр James Bond No Time to Die тийм. Үхэж үхэж цагч байхгүй л нэг тийм нэг гоё гоё орчуулсан байсан байна. Үхэх цагч алгах ч үлээ үхэх боломж алга байлаа. Нэг бас тийм орчуулга харагдсан. Яаж ч хөө. Тэгээд 12 сард Dune байгаа remake 1978 он. За энэ дээр би нэг юм асууя. Dune бол хайп амар байгаа тийм мэдээж кино сонгогч юм. Яг нэгдүгээр Denis Villeneuve, хоёрдугаар талбартаа зохиол, гуравдугаар cast, за тэгээ crew тийм энэ бүр crew-ийн талаар би баг тустай баг бичээд хийсэн бод. Тасгай crew ажиллаж байгаа. Тэгээ Warner Bros том бажет ингээд ярих юм их. Гэхдээ Монголд одоо чинь юу гарсан шүү дээ. Blade Runner 2049 гарсан шүү дээ. Тэр үед Prime Cineplex арай байгаа. Гэхдээ ер нь бол гарсан. IMAX-аар. Тэгээд би бол өргөөс аль бисны мэдээлэл мэдгүй юм. Гэхдээ тэр бол ашиг бол олоогүй гэдгийг мэдчихээ ямар ч гэсэн. 7 хоног гараад буусан баг. Гэхдээ зүгээр иймэрхүү том кино жишээ цаанаас одоо Азийн тэгээ Warner Bros-ийн Азаас ч юм уу эсвэл Монголд байгаа Bloomsbury Distributor компаниас ч юм уу яг одоо нөгөө муугаар годомжны хэллэгээр шахалт маягаар ингээд нөгөө гарах ёстой гэдэг утгаар гардаг уу эсвэл Монгол кино театр сонголт байдаг уу рисктэй одоо кино театр одоо үзэгчтэй бодоод ч юм уу чамтай кино гэдгээ бодоод за гаргыг гаргадаг уу эсвэл энэ дээр юу ямар процесс театрууд бол сонголт хийх бүрэн боломжтой өөртөө яг гаргасан киногаа сонгоод одоо жишээ нь зарим театрууд бол илүү одоо гэр бүл ч юм уу те хүүхдэд зориулсан ингээд аимшиг кино гаргадаг ч юм уу те. Бидэд болохоор ерөнхийдөө гарч байгаа бүх киног л авдаг. Ямар кино skip хийдэггүй. Star Wars те. Star Wars Монголд л явдаггүй. Явдагтай явдаггүй. Энэ чинь бас нэг төрлийн одоо соёл те, culture те. Бүх Star Wars-ыг мэддэг. За даач хамгийн сүүлийн анги 5000 унтсан. Монголын нийт тагцсан шүү дээ. Тий. The Last Jedi те. Rise of Skywalker те. Тий, Rise of Skywalker. Нийт бүх театрт нийлээ 5000 хүн гэдэг бол 5000 билет юм уу 5000 хүн юм уу? Билет. Тэгвэл би энэ хоёр ороо. Тий 5000 билет admission 5000 байхгүй юу? Хичээсэн слот гайгүй слот өгсөн бүгд IMAX дээр гарсан 4DX дээр гарсан ингээд энэ дээр ч гарсан яалчгүй хүн үздүүл юм байна тий нийт бас бол үзэхгүй. Гэхдээ энэ чинь бас Star Wars гэдэг маш том тий соёл кино маш том түүхтэй. Тэнтэй адилхан Dune-ийг бол гаргах ёстой. Аа мэдээж өмнөх одоо тий 78 удаа зүг байстай тий. Тэр хавцаа тий. Тэр верснийг үзсэн хүмүүс тий одоо ихтэй харьцуулах байх, каст сонирхож үзэх байх. За мэдээ номын уншдаг хүмүүс байгаа. Зохиол дээр нь ямар ч үзэх хэрэгтэй тий. Яг энэ соёлыг ойлгох хэрэгтэй. Юу юм сонирх тэгжиж эн чинь бас нэг гоё кино соёл тий кино үзэх юм culture те юм. Тэгээд би бол болов гэж харж байна. Тэгээд дүүн дээр сүүлийн үед нэмжлээд одоо хараад за ингээд том одоо амжилттай ерөнхийдөө яваад байгаа том кинонууд бол ихэнхдээ одоо IP гэж төрүүлээд ярьжтэй нэг бэлэн байгаа оюуны өмчтөр хийсэн кинод одоо нэг Transformers тэр нэг Pirates of the Caribbean, Marvel-ийн кино, DC-ийн кино юу гэдэг чинь тиймэрхүү Mission Impossible те ийм байгаад байгаа. Тийм биш ингээд за оригинал биш юм их адапт хийж байгаа эсвэл sequel хийж байгаа мөртлөө ингээд ийм би даасан маягийн нэг тийм тусдаа кино тэгээ мундаг явж байгаа бол Нолан нэгдүгээр. За Нолан бол бүр тусдаа ертөнц баг. За тэгээд яг хангалттай олон кино хийдэг бол Джеймс Камерон уулын тийм. Гэхдээ одоо манай 25 аватар кино их үлээ гэж байгаа тийм. Тэгээ нөөс тийм нөөт нь бол Denis Villeneuve байгаад байгаа. Тэгээд одоо Blade Runner хийлээ. Тэрний өмнө Inception энэ Sicario гэж мундаг кино хийсэн. Arrival гэж мундаг кино. Одоо Dune. Тэгэхээр хүмүүсийг бас Dune-ийг үзээсэй гэж айгүй их найдаж байна. Театрт ийм амар гоё том хэмжээний ийм одоо юунууд энэ ч айгүй олон талаас нийсэн кино байдаг байхгүй тий. Ийм кино үзэх болох. Тэр бас хүмүүс нэг талаар тий бас уран бүтээлхэхээс гадна дэлхийн нэг соёл байна шүү дээ тий. Дэлхийн хүмүүс Америкийн том зах зээл энийг бол ингээд хүлээлттэй киноны лист нэгэ байгаа тий. Тэрийг бас ингээд хүмүүс яагаад энийг үзээд ингээд шохорхоод ингээд яагаад байна гэдэг бас мэдээсэй гэж хүсэж байна л да. Тэгээд
Тэгээ цааш нь кино үргэлжлүүлээд 12 сарын 23-нд Top Gun Maverick. Сая 7 сард нээлттэй ирсэн тий. Тэгээд Tom Cruise маань тэгээд энэ 20 он The Croods 2 гээд хийж байгаа. Тэгээд сүүлийн animation Christmas-ийн үеэр тийм family movie тий. Одоо цаг үетэйгээ. Ингээд 20 оны кинонууд бол одоогийн байдлаар ингээд хойшлогдсон юмнууд ингээд байна. Сар бол ерөнхийдөө дандаа том нэг блокбастерууд бол байна. Тэгээд 7 хоног байна дөө болгон тий. Бодолч байна. Тэгээ үлээлттэй кинонууд бол зөндөө байна. Одоо Black Widow хүмүүс их хүлээж байна. Wonder Woman манайхан илүү Wonder Woman тал руугаа илүү хүлээж байгаа юм байлээ. Тийм үү? Тий. Окей. Одоо театрт янз янзын тийм судалгаа авсан. Wonder Woman руу манайх дээр тэр өргөгийн тэр тэнгисийн юм дээр шигсэн Wonder Woman руу илүү хандаад байлаа. Тийм. Трейлер их таалагдсан баг тий. Трейлер айгүй гоё трейлер байсан шүү дээ. Тэр дуу. Тий нөгөө 80-аад оны тэр эстетик бас гоё байх шиг байгаа тий. Тэгэл хүмүүсийг доор нь энэ дууны нэр нь юу вэ гэж линк өгөөч гэх. Тэр нэлээд шаардлагатай. За тэгээ 20 онд бол иймэрхүү кинонод хүлээгдэж байгаа юм байна. Хэрвээ өөрчлөгдөж явах юм бол манай подкастер апдейтыг яриад явах бах. Театрууд гэсэн мэдээлэл өгөөд яваад байгаа. Одоогийн байдлаар бол ийм релизтэй тань. Яг өөрөө бол хамгийн түрүүнд юуг нэлээж байна. Яг нэгийг бүр үнэхээр яг ингээд тийш ядаа үлээж байна. Би тентиг хамгийн түрүүнд үзмээр байна. Тархитлаагаар яаж эргүүл те наадах нь тий Inception шиг яаж хэн бол Nolan бол өөр юм гэсэн одоо хэм маягтай нэг CGI хэрэглэдэггүй шүү дээ. Аль болох те original story тэр дээр үнэлдэг. Тэгэхээр тэрийг л одоо 31-ийн тархитлагаар миний тархитлага наадад өгөөч гэж хүлээгээ сууж байна. Сая нөгөө юм дээр 11 сарын ярддаг дээр Eternals байгаа шүү дээ манайд. Баггүй Eternals 21 он руу явсан. Би мартчих. Sorry, тийштэй нөгөө Black Widow чинь Eternals-ийн release date руу яваад Eternals дараа жилийн 2 сар руу явсан. Тийм, sorry. Би яа Eternals гэсэн чинь миний энэ оны хамгийн том үлэлт юу Eternals 2 байгаа даа. Тийм шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ он биш дараа жил рүү явсан. Яаж ч Disney ингээд баахан кинонууд хоорондоо холбоотой тэгээд бүглээр нэг кино хойшлуулдаг бүгдээр нэг хойшлуулсан шүү дээ. Та явчихсан юм шиг байна. Тийм. За тэгээд энэ үрээд ерөнхийдөө ингээд яг бэлдсэн юмнууд аа. Тэгтээ одоо бас хүмүүсийн үлдээсэн комент асуултуудыг бас уйлаа. За тэгээд харж ерөнхийдөө яриад явъя гэж бодож байна. За энэ ч нэг ингэж асуусан юм. Яагаад Япон анимашнууд нээлттэй хийдэг юм болоо? Энэ Tenki no Ko интерес ахуулаад ийм төвчлөл дуу чанартай анимег ингээд кино театраар бол үзмээр авах юм а гэсэн комент байна. Энэ дээр би санал нэг байна. Ер нь ингээд нөө дэлгэрүүлэхэд энэ асуултыг Монголд ерөнхийдөө аниме те за Ghibli гэлтгүй шүү дээ. Ghibli ганц биш. Ghibli гэлтгүй том аниме ерөнхийдөө гарахад ямар боломж байд юм бэ? Яагаад гардгүй юм бол? Ер нь Монгол зах зээл бол сайн баг уулын бол те аниме үзэгчд бол. Тийм, ер нь бол аниме гаргаач гэсэн саналууд маш ирж байна. Пэйж хуудасаар ч гэсэн. Тэгээд бос орны нөгөө театруудын гарч байгаа нав шоурын дээр бол дандаа Японы том анименууд бол байна. Тэр талаар ер нь бол судалж байна. Яалчгүй одоо шин зах зээл, шин үеийн эдийн сонирхол аниме руу илүү одоо төлхөө орж байна. Тэгэхээр ер нь бол цааш тааштай бол гарах боломжтой харж байна. Аль болох илүү одоо нөгөө залуучууд байгаа чиглэсэн юмрхүү юмуд бол ер нь цаашдаа аниме яадаг болох гэж бодсон. Ер нь бол гарах байх. Тэгдэг бол гоё байна. Би бол яг тийм нөгөө зарим хүмүүсийг бодвол ихэнх хүмүүсийг бодвол тийм амар аниме фан бол биш гэхдээ чи хөв мөнгөтэй байлаа аниме фан чи өгдөг. Гэхдээ тийм биш аа. Гэхдээ ер нь бол байх ёстой маркет ах гэж бол манад маркет нь бол зөндөө байх. Ялангуяа 2000 оны ихэнх үеэс хойш нөгөө зурагтаар аниме үзэж өссөн хүмүүс зөндөө байдаг. Одоо л мэдээж access сайтай болцсон учраас манга уншдаг аниме үздэг хүмүүс бол зөндөө байгаа. За дараагийн юм чинь Монголчин кино театр нэрвэл ямар технологи шийдэлтэй бол амжилт олно гэж бодож байгаа. За энэ дэр юу вэ? Шинэ театр гэхээс илүү танахтай шинэ салбар нэрхтээ ер нь яаж одоо тухайн салбар нь бие дааж ингээд амжилт олоход ер нь одоо онцлог зүйл нь юу байдаг вэ гэж асуултын авдид хэлж байна. Яг за тэгэхээр бүр үнцээр ярихад за Монголд ер нь бол театрын ихэнх одоо технологиуд байна. За IMAX, за Dolby-гийн дуурал Atmos, за 4DX юу вэ? 3D, 3D гэж үгдэг. Realty 3D байна. За энгийн одоо лампта проекторууд байна, лазер проекторууд байна. Одоо ганцхан технологи байхгүй. Тэр нь бол Dolby Cinema. Dolby Cinema гэдэг нь Dolby Atmos дууралтай, Screen Dolby Vision гэдэг. Яг нь Dolby Cinema-гийн бидрээс судалж үзсэн стандарт шаардлага маш өндөр.
Хятад гэхэд Dolby Cinema бол 2 хүн байдаг баха да. Өө за бүгэлдээ дэд. Тий. Тэгээ маш өндөр шаардлагатай. Нэг IMAX-ыг бодвол тийм түгээмэл биш. Тэгэхээр одоо үлдсэн ганц оруулж ирэх боломжтой технологи бол баг Dolby Cinema. За тэгээд жижигхэн одоо ScreenX тэр ингээд юмнууд байна. Бидэд болохоор аль болох бидний одоо ерхий концепт болохоор бүх танхимуудаа өөр их онцлогтой байгааг хичээдэг. Жишээ нь зайсан гэхэд 6 танхимтай 5 өөр концепт. За Atmos дууралтай энгийн танхим байна, 4DX байна, VIP байна. VIP одоо энгийн танхимын голд орсон нэг тийм Deluxe Premium танхим байна. За Encanto дээр ч гэсэн 4DX тэнд лазер проектортай танхим байна. За Swift Flight Tour гэж төрч үзлээ, VIP байна. За дараагийн төсвөж гэсэн ерөөдөө танхимын өөр сонслогтой юм хөө юм дээр илүү одоо концепт хийж миний өөрөө сонирхолтой юм одоо ер нь бол янз гадаад дотоод явж явах та дандаа онцлогтой концепттэй юм танхим кино үзэх дуртай нэг тийм кино үзэхээс илүү нэг тийм атмосфер тийм нэг тийм experience авахыг хүсдэг. Тэгэл энэ тэнд явах. Тэгээ бас өөрөө пэйж пост дээр ч гэсэн Facebook дээр ч гэсэн ингээд үзсэн харснаа бас тийм постууд хийж явж ийсэн. Тэгээ бид ерөнхийдөө яг тиймэрхүү чиглэлээр аль болох онцлогтой илүү experience талдаа, үйлчлэгээ талдаа л илүү одоо зарчмыг баримтлал салбаруудаа явж байна. Дараагийн шинэ технологи гэхээр яг судалж байна. ScreenX-ыг оруулж ирэх үү, яах вэ гэд үзэж байна. Яг анх 18, 19 онд судалж байхад тухайн үед нөгөө нэг яг Canon нэг сард нэг кино одоо ScreenX дээр боломжтой гэдээ гарч ирсэн. Тэгэхээр нэг кино бараг сар ингээл явна. Жилд ингэж 12 контент. Тэгэхээр бас жоохон хэцүү юм болоо. Сүүлд яг яалчгүй ингээд блокбастерууд B level, C level кино одоо ScreenX формат дээр бэлэн байгаа болохоор дараагийн салбар дээр тэрийг оруулж тийм үү гэж бодож байна нэг. За Dolby Vision бол Dolby Cinema бол өндөр шаардлагатай учраас Монголд бол арай болоог байх. Тэд нар бас нөгөө юунд зах зээлийн хэм хэмжээнд нөгөө жилд үзэх давтамж дээр шаардлагатай юм байлаа. Market size чинь хэрэг. Тийм гэх мэтлэн бас бид нар Dolby Cinema бол тэр арай тэр level хүрээгүй юм байлаа. Тэгэхээр жижиг өөр market level ч жоохон жижиг тийм. Хүн яалч үжиж болохоор тэгэхээр тийм хүн юм дээр л илүү чиглэж хандж ааж юм. Тэгээд бас уг нь жил бүхэн нөгөө Cine Asia, Cine Europe болдог. CinemaCon Америкт хийж байгаа. CinemaCon 4 сард уг нь бол явна гэд бүр яг виз өгөх гээд хүлээжсэн байхгүй. За визэнд орчээ. Тэгээд билет аваад гэсэн чинь ингээд ийм гарчлаа. Тийм хөөмөр яваад ер нь бол байнга жил бүхэн нэг жилд 2 3 удаа явжтэй. Тэгээд шинэ концепт, шинэ идея гэд аваад тэрийг илүү тэгш оруулах гал. Тэгээд одоохондоо яг дараагийн дээр яг тийм болно гэд тогтсон байхгүй. Тэгэхээр бас нэг гадагшаа яваад нэг жоохон experience өөрөөр цэнэглэх шаардлагатай л болоод байна л да. Одоо тэр нь тэгээ жоохон хэцүү болсон. Харин физиктэй ойрын хугацаанд. Ойрын хугацаанд энэ жилдээ бол хэцүү Монголд байна. Энэ жилээ бас хэцүү. Гэхдээ сая бас 1 сарын 2 сарын үед бас гадагшаа явчаад ирсэн Азийн орнуудаар Тайланд, Вьетнам, Камбожид явчаад ирсэн. Тэгээд энэ бас гой концептууд бас гарцсан байлаа. Ер нь хараад тахад ингээ бус оронч гэсэн, солонгос ч гэсэн одоо энгийн танх бас энгийн судлаас бүгд татгалзаж байна. Сая бидэд бас солонгос усны төсөл хэрэгжүүлж байна. Тэн дээр ажиллаж хэрэгжүүлж ихтэй тэн дээр ажиллаж байгаа. Нийт 8 танхимтай одоо CGV-гийн нэг салбар байгаа. Бүх энгийн сандлуудаа бүгдийг аваад бүгдийг VIP сандлуулах гэж байна. Одоо яг тийм сүүлийн тренд болж байна. Аршаа наалдаг, тэг ор болдог. Тэгэхээр ерөөд Азийн одоо Тайланд ч гэсэн ингээл дандаа онцлогтой. Танхимын хүүхдэд зориулсан одоо тусгай хүүхдэд зориулсан танхим хүртэл гараад ирсэн байна. Тэрийг илүү маркет хийж хасуулт зориулсан ингээд өөр яг сегментээр нь та нарын танхимыг гэдээ ялгаад өгсөн. Тэгэхээр variety бол нэмэгдээл байгаа юм байна. Тийм. Тэгээ тэрийг тиймхүү концепттэй л баймаар байна да. За дараагийнх нь бол ингэ чинь Тимука хэлсэн байна. Юу кинотеатрууд ивент хийх нь баг. Тэгээд блокбастер шинэ блокбастер кино нэглэхэд хэсэг газрыг яг тэр кинотеатрын вайфтай болгодог ч юм уу бас эхний өдрийн үзүүрээр киноныхаа оригиналтай хэд гэх мэт дурсгалын зүйл өгөх тийм тал дээр жоохон тааруу юм шиг санагддаг. Ер нь юу гэж бодож юм гэж байна. За энэ дээр бол experience мэдээж миний хувьд бол байгаа. Би 4-5 жил ерөөдөө яг өөрөө зохион байгуулаад 5 орчим жил болж байна. Тэрнээс өмнө бол MF энэ бүр 10 оноос хойш байсан. Би тэгээд бол оролцож байгаагүй. Биш одоо зохион байгуулж байгаа зүгээр оролцож үзээ гэсэн. Тэрнэр л ерөөдөө хэцүү байдаг зохион байгуулалтлаас. Нэгдүгээр хоёрдугаар зохион байгууллаа гэхэд сая сүүлд жишээ нь Endgame дээр юм хийя энэ дээр гэдэг бас асуудал гараад иймэрхүү байдаг. Энэ дээр ер нь
яаж ажилладаг вэ? За Endgame бол мэдээж том кино учраас шөнийн үзэр хийчих болж байна. Окей fine. Гэхдээ магадгүй нэг танхимыг хоёр танхим дүүрэхээр гэхдээ цаашаа нэг олон хүн үзгээргүй гэхдээ ингээ фэнүүдтэй жишээ кино байлаа гэж бодъё. Тэгэхээр гэхэд за одоо энэ жил Black Widow ч юм уу. Тиймэрхүү ингээ кинонууд дээр ивент хийх ер нь ямар шаардлагатай гэдэм бол ер нь жоохон бага болтго нь бол юм баг те. Тийм. Яа би тэд ер нь бол нэг тийм том кинон дээр нэг ивент хийхийг нэг зорихгүй байгаа. Нэгэнтээ яг мэдээж театр гэдэг чинь бизнес юм байгаа учраас нэгэнтээ хүн үзэх юм дээр дахиад ингээ мөнгө зараад ингээд явал бизнес талаас бол нэг doesn't make sense. Тийм doesn't make sense одоо байхгүй. Тэгэхээр бид ерөөхдөө айл болох тийм жижигхэн одоо нийт зах зээл юм уу тийм хүн юм дээр одоо pre-screening юм уу Монгол кинон дээр илүү одоо ивент тал руу явж байгаа. Тэгээд яг merchandise тэг бэлэг сэлт ер нь бол өмнө бол амар хийрдэг байсан юм аа. Студиэс Disney төрсөн маа. Маш байнга одоо постэр явуулна, жижиг юмнууд их хэрдэг байсан. Disney-гээс Avengers-ийн цүнх, цаамц, пин ингээд тэр амар их хэрдэг байсан. Тэгээд сүүлд яалчгүй Disney-гээс одоо мэдээж merger энэ ингээд гарсан acquisition метр байсан учраас тэрний дараа бол ерөөхдөө юу ирэхэ байсан. Fox-ын дийлээс хойш ирэн байлцсан. За баг Avengers-аас хойш юм ирээгүй дээ. Өмнө бол ингээд дандаа жижигэн сажиг ингээд дэвтэр тэгээд мэдээж тэрийг бас фэнүүдтэйг тараа ингээд постэр тэр ирээг бас бодож байна. Тэгээ манайд бас нэг хэцүү юм яг тэгэж цаанаас нь official ирэхгүй бол нэг за магадгүй одоо юу гэдэг дистрибьютор ч юм уу театрууд худалдаж аваад хүмүүс түрүүний гэдэг бол боломжгүй. Тэр бол одоо нөгөө нэг дөрөв ярьсан шиг бизнес талаас doesn't make sense болчихно. Тэгээ тийм дэлгүүр store байхад бас бизнес талаас маркет нь муу учраас харин хэцүү байгаа тийм. Уг нь хиймээр байдаг. Дааж цаанаас нөгөө бидэд бас янз янзын нөгөө тийм merchandise судалсан л да контактлаад ингээд энэ тийм экспо энтерд явж яхад тэнгууд минимум ордер гэж юм байдаг. Тийм тэр нь амар байдаг. Тэ. За окей тэ. За тэр утгаар найзууд бодлоо 800 500 тэ. Тэр хүртэл хүнд болох юм чинь. Тэгэж тэгэл амар үнэтэй доллар тэгээд доллар ингээд байнг өсөж чинь. Доллараар ирэнгүүт энэ тэрэнгүүд төгрөг болгон дахиад ашгаа нэмэн энэ тэрэнгүүд химээрээ яг ашиггүй болохоор ингээд зүгээр буйны ажил болох гэдэг. Тэгээ авсан бас нэг тийм төгссөн юмуд бас манай дээр зөндөөл байгаа. Гарч өгөхгүй. Ингээд цаанаас минимум ордер 500 авах хэрэгтэй 1000 авах хэрэгтэй. За яг нэг тест хийгээл үзье. Тэнгүүд яг ингээд зах зээлд тест хийгүүгээд ингээд явж өгөхгүй. Яг тэр бас нөгөө миний харж байгааг түрүү нөгөө ярьж байсан шүү дээ. Кино театр үзэгчтэй сайжруулахын тулд үзэгчд маань өөрсдөө чанартай болох хэрэгтэй. За дараагийн генерашн бол угаасаа нэлээд чанартай гарч ирж байгаа. Гэхдээ бэлэн одоо насанд хүрцгээс илүү насан дээгүүр байгаа одоо юу гэдэг тэр нөгөө нэг генерашнээс дэшээ хэдэн ч гэсэн боловсруулах бас нэмэх шаардлагатай байна. Тэдний бас нэг хэсэг нь одоо энэ merchandise fan энэ pop culture юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Яг тийм бид нар pop culture дундыг хүсдэг юм шүү дээ. Яг Монголын culture мэдээж байгаа. Гэхдээ global энэ том pop culture дундыг хүсдэг юм шүү дээ. Ер нь бол бага байсан. Байгаа гэхдээ бага. Одоо гэх шиг. Ялангуяа энэ нөгөө merchandise юмнууд олдохын тухайд ховор байдаг байсан. Одоо ч хിവэр байхгүй гол нь. Тэгээ нөгөө нэг худалдаж авахд за яг худалдаж авч болж байна тийм Amazon юмнаас ингэ загчиж байна. Окей fine. А гэхдээ Монголдоо ингээд нөгөө нэг TV value хийдэг Монголд store байж байгаа тийм хүмүүс худалдаж авч байдаг. Тэгээд энэ юмных нь үнс нь одоо ингээд надад нэг ийм limited edition байна. Энэ ийм үнэтэй гэхэд тэр нь ингээд одоо өөрт нь гоё хүмүүст ч гэсэн гоё байдаг. Тийм зүйл бага учраас ингээд value бага байгаа санагдаад. Одоо чинь ингэсэн баггүй бид түрүү жишээ. Нөгөө нэг Thor Ragnarok-ыг гарсан шүү дээ. Тэрэн дээр нөгөө гигантэн дээр хонгортой авч бид нөгөө event хийгээд ингэсэн. Тэгээд надад 2-3 зоос илүү үлдсэн байсан баггүй тийм official merchandise. Би тэрийг ингээд 2-3 жилийн өмнө ихэд тэрний төлөө амиа өгөх байсан баггүй. Тэгээ яг event хийсэн надад мэдээж миний хувьд байгаад 2 илүү байсан. Тэгээд гэж би зүгээр нэг юун дээр ч үлээ те. Тэгээ би нэг жижиг компьютерийн хэрэг болоод амралтын өдрийн шүн амар яралтай хэрэг болоод пэйж дээр бичихгүй юу. Ингээд тийм илүү юм байна уу тэгээд ингээд тэр хүнд би зүгээр гоё merchandise өгөө ингээд шууд очиод авъя гэдгсэн чинь нэг байна гэхгүй дөө. Тэгээд би амар баярлалаа подкаст сонсдог. Тэгээ очиод ингээ авсан чинь нөгөө юу гэм merchandise авши. Sorry тэр хүн авсан юм аа. 2 байсан тий. Тэр хүн аваад тэгээд дараа нь өөр нэг юмн дээр giveaway хийсэн байхгүй. Тэр хүн ч авсан нэрээ. Sorry тэр хүн сонсож байгаа. Sorry. Тэр хүн асууж авсан шүү. Sorry. Sorry. Тий. Өөр нэг хүн байхгүй. Тэгсэн чинь яасан гэсэн giveaway ингээд явуулаад хоцсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр хүн нь ирж аавна гэдгснэ. 2 удаа очно гэдээ алга болоод гуравт би залгаж байгаа байхгүй. Гэт ингээд ийм merchandise ингэсэн учраас би подолк тэгээд нэг юм доорын юугаар
Тэгсэн чинь нөгөө за яах вэ дараа нь яах вэ зүгээр. Тэгээ хайцаахгүй. Тэгээ зүгээр тэнчэнэс би бодсон юмнаас ингээд нэг гоё value хийхгүй юм шиг санагдаад. Тэр чинь олдохгүй шүү дээ ерөөсөө. Тэгэж олон санагдаад. Тэгээ нэг тийм merchandise юмнуудаа жоохон value хийдэг системтэй болов гоё хаа. Гэхдээ тхийн тулд мэдээж цаг авалтай Америк жишээ нь комик ч юм уу pop culture ч өөрөө 100 хэдэн жил явж байгаа. За бараг 100 арайч 100 жил багтаа. 100 хэдэн жил явж ээж эн чинь ингээ value хийдэг систем. First edition тэрийг үнэлдэг ингээл зураас байна уу. Тэр нь дотроо бас шинүүдэн дотроо бас ангилдаг. Тэрийг баг шууд гялгаар уутанд ингэж хадгалдаг ингээл. Тийм. Тэгээ сүүлд амар гоё айдсан. Бид нар фестивалаар ивент агуу хийдэг өстэй. Тэгж чахад бид нар аль болох билетийн гоё загвартай гаргахыг хичээдэг гэсэн. Тусдаа театрын энгийн билет шиг гэдэг юм. Спешиал эсвэл ядаж нэмж өгдөг ч юм уу. Тэгээд тэгсэн чинь бид нар өөрсдөө цуглуулчихдаг. Тэгээ хүмүүсээ чигээр цуглуулдгийг сайн мэддэггүй байсан. Тэгсэн чинь сүүлд нэг хүн холбоо ирсэн яасан чинь ингээд манай 16 талын ивентэд оролцсон жижиг бүр юм жижигхэн зүгээр нэг хитгэн хүнийхээс бүр том хүртэл ингээд шингэрлэг нээлт хүртэл бүгдээрэнд нь оролцсон. Тэгээд ингээд юм бүгдийнхэн билет байгаа гэж зураг байсан. Амар гойсоо нэгдсэн билет юм юм. Тэгээ яг value хийж байгаа хүмүүс байгаа. Тэрийг бас хүмүүс одоо нөгөө ил гаргамаар байна л да. Ил тодтой ингээд тэрийн талаар ярилцдаг. Одоо түрүү жил чихэд Avengers дээр ингээд баахан яг ийм койнод ирж исэн. Зарим нэлээ их койнод ирж исэн. Тэгэл заримуд нь тэгэл гуугаал энийг өгчөхдөх үү өстэй. Цуглуулт юм аа. Тэгэл өөр койн юунууд харж байгаа байхгүй Captain Marvel, Thor нэтэр бүгд байгаа. Тэгэл над дээр бас бүгдийг бараг тараагаад дуусгацсан тийм. Тэгээ яг тийм хүмүүс байна. Тэгээ тэрийг бас хүмүүс бас илүү гоё ингээд гаргаад ийм коллекшн байдаг шүү. Ингээд хүмүүсийн сонирхлыг татаад байвал хүмүүсээс илүү сонирх баг. Тэгээ тэгвэл ер нь илүү гоо сонирхдаг болж тийм баг. Тэгээ би бас зүгээр giveaway зарлаж шүү. Ийм байх шүү. Хүмүүс ингээд шууд story хийгээд би надаа гэж. За хамгийн сайн VIP. За энэ VIP танк яг энэ асуулт бол яг зүгээр хамгийн нөгөө нэг VIP танк хэмжүүлэх хаана л гэж л да. Энэ асуултын жоохон апдейт хийчих. Ер нь VIP танкын онцлог юу байд юм бэ? Яг энгийн тамирч. За мэдээж илүү тухтай юу гэж байгаа бох те. Ер нь яг онцлог нь юу байдаг? Мэдээж хамгийн чухал сандал нь ямар байх вэ? VIP сандлууд бол дийлийнх нь одоо бас театрууд ч гэсэн одоо өргөө IMAX дээр VIP-тэй байна. Гигантан VIP-тэй, манайх VIP-тэй. Гол нь сандал тав тух. Одоо энгийн сандлууд бол одоо яг танхимын сандлууд бол юм fixed аршаан алдгүй те. VIP бол баг ор хэмжээ болох хэмжээнд ихэхийн дандаа сахин суудалтай. За тэгээд дээр нэмэлтүүлэлгэнүүдтэй захиалга авлаа шууд дотор нөхөр гэдэг үйлчлэгээтэй хэмжлээ юмуд байна. Тэгээ яг одоо янзаар бид ч гэсэн VIP ер нь жоохон төрөлжүүлээ, жоохон дотор нь англи гэж бодоод зайсан дээр бол анхны хосууд зориулсан гэдэг юм partitionтай яг хосууд ингээд өөрсдийн гэсэн тийм юм mind үүсэх боломжтой юмуд гаргасан. Тэгээд тэрийг бас Encanto дээрээс авцсан. Дараа нь бас илүү гоё болох гол явж гин. Гаднаас VIP-уд бол үнэхээр гоё хөгжиж илээ. Сандлууд нь тэр гол нь сандал тэр тав тох тэр мэдрэмж тэр та 3 цагийн Avengers-ыг энгийн сандал дээр сууж үзэх үү те. VIP сандал дээр сууж үзэх үү. Хүний сонголт. Тэг хүний тест янз бүр шүү дээ. Зарим нь бол IMAX дээр те том дэлгэцээр тэр зарим нь хамаархан тусдаг те. За зарим нь бол зүгээр энгийн одоо зүгээр тэр кино үзчихийг. Зарим нь бол одоо 5 тухтай өстэй 3 цагийн кино өстэй тухтай үзэн шүү те. Суу хэвж байгаа ч хамаагүй. Тийм учраас ингээд онцлогоор тэр байна. Гэтэ яг бүгд өөрсдөө VIP-ийг сайн л хийж хэлнэ л дээ. Гэтэ яг бүх театрын VIP өөр нэг онцлогтой. Би бол тэдний VIP яамаа гэж би хэлэхгүй. Яг одоо би өөргөө VIP-т үздэг байсан. Гигантын VIP дээр үздэг. Одоо ч гэсэн ер нь бол одоо дандаа VIP дээр үзээр муу сан сурчтай юм байлээ. Бүх кино бол би өөртөө ингээд дандаа VIP дээр үзээд ингээд сонгоод энгийн тайм дээр кино үзэж чадгаа гэсэн. Тийм. Ингээд өвчгнөөл нороо өвдөл жоохон байж байгаа. Би эцэж марч юм шиг. Нэг налмаарч юм шиг сүүлдээ хөө ийм болчихсон. Бас жоохон муу зан сурд юм байлээ. Тэгээд би яг ерөөсө танаа VIP дээр нэг 2 3 удаа киноны screening үзчихсэн. Тэгээд би сонголтоор ерөөсө VIP кино үздэггүй. Би бол баль болох том дэлгэцээр хамгийн ингээд нэг тийм simple experience яг хамгийн гоё юм гэдэг тийм байдаг. Танаа премиум айгуу гоё. Би танаа премиум дээр нэлээд идэг кино үзсэн. Гэтэ анхны танаа премиум дээр анхны үздэг кино нь бэлээ дээ. Анхны үзсэн кино баг гэсэн нь Black Rain гэх кино шээ. Яа. Тан тэр тахив амар гохгүй. Гэтэ тэр кино бол аимшигтай байсан шүү. Тэр бол манай Black Rain чинь тухайн 18 оны 3 сард хийсэн хаа. Манай хийсэн хамгийн анхны нээлт. Одоо хил дээр нэлээд сүртэй нээлт. Сайн ч нээлт зохион байгуулсан Red Carpet
яг нээлтийн одоо тэр процедур бол гоё байсан. Нээлт бол гоё байсан. Тэр бидэрт нэлийн одоо тийм opportunity нээж өгсөн л да. Засил те ийм гоё одоо гаднаас ороод тэр чинь бол папарацци гаднаас ороод ингээл тэгж тийм юм хийж исэн ингээд бусад киноч гэсэн тэр юу нээлтийг хараад эдгээр тийм гоё нээлт хийж болд юм байна гэдэг тэр үүд хаалгыг нээж өгсөн. Тэнд нь маш их одоо ч гэсэн маш их баярлж идэг. Тэр red carpet ингээл яг тэр ретроми тэр том годомжаар ингээл тэр нөгөө постэр тайз те зураг морыг хуулаад яг red carpet яаж болдог лээ. Киноны хувьд бол яг тэгээд тэг тавь хүний одоо моромжтой ч одоо би шүүгээд яах вэ? Тэр юу бол нээлт бол айгүй байж би яг тэр нээлтэн дээр чи ирсэн юм чинь. Тэгээд яг нөгөө red carpet ягаа зураг авах хэсэг тэр нөгөө нэг тухайн ингээ ханы тэр зүгээр гол постэр болгоцсон. Тэр чинь ингээ хүмүүс зураг аваалаа. Яг бүр яг үнэхээр киноны премьер дээр ирсэн байгаа мэдрэмж л яг өмнөний хэлээд байсан. Тэр бол үнэхээр яг киноны нээлт хийлээ. Сцен эхэлтэл үнэхээр яг байсан. Би бол тэрэндээ нээлттэй ярьчихна. За тэгээд дараагийнх нь ингэж байна. R-rated киноны тасалбарыг хүүхдүүдэд заах гэдэг талаар гэж байна. Энийг түрүү нөгөө нэг Маток гэдэгтэй холбох гэдэг нь л та. Тэгсэн шүү дээ түрүү нөгөө Маток ингэ олон юм зэрэг хийх гэдэг нэ гэдэг. Тэр шиг яг тэрэн дээр ямар стандарт барьдаг вэ? Одоо тэрэн дээр танай театр ингээд хүүхдүүдийн насыг харж ингэж оруулж ийн гарч ийн. Ер нь бол за яг театр ямар нэг театр нөлөөгөө гэхдээ зүгээр ер нь Монголд кино театр кино үзэж байхад наснаас нь тэ үзэх ёстой наснаас нь доор хүүхэд үдчих байгаа тохиолдол зөндөө гарч ирсэн. Зөндөө байна. Ер нь байж идэг. Би лог нь үдчих байхад чинь ингээд 2 3 жоох хүүхэд ингээ өвчтөж сууж байгаа байхгүй. Айгүй хэцүү тэр нөгөөдгөн жижиг бүр амар болж байгаа. Тэгээд тэрэн дээр яаж ер нь ханддаг вэ? Ямар одоо юу байна? За ихлэ Холливуудаас эхлэе. За мэдээж Холливуд бол юун дээр бол рейтинг цаанаасаа гаргаад өгчтэй шүү дээ. NBA-гээ байгуулга. Тий. Эсвэл зүгээр IMDb-гээс харсан болно те тэр кинон дээр R-rated PG-13 байна уу те. Бидэд бол аль болох анханасаа бол яг тэр юу рейтинг бол дагаад ирсэн. PG-13 бол PG-13 те G rated R те. Тэгээд за R-rated кино хамгийн сүүл за хамгийн том гэвэл Joker. R-rated кино байсан. Тэн дээр бидэд яаж зохицуулт хийдэг вэхээр эхлээд одоо кассинг системтэй интернетээр авах болов бүгдийн билетийг бүгдийг канселдаг. Авах боломжгүй болно. Тэгэхээр бүгдээр одоо билет авна. За зарим нь бол залтай хүмүүс бол онлайнаар ингээд одоо билет авчих штеп. Тэгэхээр нөгөө эхлээ кассан дээр ирж байгаа билет авна. Кассны ажилчид шаардлагатай байна. Хэрэв хүүхдүүд байвал бид шууд билетээ буцаадаг. Тэгээд дараа нь тэр одоо юунаас шат амжилтыг одоо цензурыг давчвал дахиад нөгөө билет шалгачтай болж штэ. Тэгээ манай билет шалгач би хатуу хэлдэг битгий хүүхдүүд оруулаад байгаа. Тэд нар зарим нь бас нэлээ хил амтай хүүхдүүд байдаг байхгүй. Хэрүүлгээл зайхан ингээд одоо кассын ажилтныг бол ингээд чи ингээд нэтэр ингээд буугаад би 16 таа те. Өстой ингээд найрчвал дараагийн шатн дээр бүдэрчдэг байхгүй. Би бай сануулдаг зайхан. Нэг нь бол дамжаад энэ их чиг дамжуулна чи тэр ахыг бол дамжихгүй шүү гэдэг. Гаалган дээр бол нэг тийм аль болох нөгөө билет таслагч нарыг хэлээд нэг тийм хил амтай нэг хүмүүсийг аль болох тийш явуулах болдог байхгүй. Тэгээ тэн дээр цензур тавиал. Илт бол одоо бол яг үнэ хэлэхэд 15 та 16 та 14 та 17 та хүүхдийг ялгаж байгаа хэцүү болчиход байна. Тэгээ хараад бол ялахгүй. Үнээр хэцүү болчиход байна тий. Тэгээ ямар 16 та хүн одоо тийм нөгөө ID авч явна гэдэг бас заримдаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг жижиг саж юмнууд алдаанууд бол гарч ирдэг. Гэхдээ аль болох бидэд яг цаанаас студ ямар шаардлага тавьж гин те тэрийг даахыг хичээдэг. Тэгээ тэрийг бас бусад театрууд дагаасаа гэж хүсдэг. Дагдгүй юм байлаа. Одоо Joker дээр бол би жоохон нэлээд ууртай хандсан. Манай дээр гот те эхлээд эндээс үзэж байгаа. Болохгүй Encanto болохгүй өөр нэг театр дээр очиж. Тэгээ үзсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд тэднийхэн болж илээ танах яа болдгүй ингээд хэрүүл хийгээд байгаа байхгүй юу? Болох тастай. Тэгэхээр тэн дээр бас манай театрынхан бас жоохон яах хэрэгтэй байна. Тэгээд Монгол кинон дээр бол бүр амар штэ. Тийм тогтоогддог байгууллага байхгүй штэ. Тэгээ өөртөө л тогтоодог. Эхлээл харж байгаа л за 13 нэмэх 13 PG-13 гэж байхгүй шүү дээ. Нэмэх 13. PG-13 гэдэг чинь юу вэ те? 13 guidance те. Доош насны хүн бол эцэг ихтэй ирээд үзэх болно шүү дээ. Rated R чинь бол 15 та хүүхэд байж болно. Тийм эцэг ихтэй ирэх хэрэгтэй. Guidance болно те. Окей, adult guidance за бид нар бол тиймэрхүү тохиолдолд бид нар нөгөө авдаг байхгүй юу? Нэг тийм юм бичүүлтэй. За те бид нар энэ хүүхдүүдийг үзэхэд зөвшөөрлөө би одоо adult guidance мөн болно гэдэг тийм тэгэхгүй бол дараа манай хүүхдүүд ийм үзүүлэлт байна дэрэг хэл ам гарахаас нь сэргийлээд за би full responsible болоод энэ хүүхдийг дагуулад орлоо гэдэг. Монгол киночдод тийм систем биш. Нэмэх 17, нэмэх 18, нэмэхээр явчихдаг. Тийм adult guidance minus тийм байдгүй. Тэгэхээр энэ дээр ялтч одоо түрүүн
тий одоо яг ярьж байгаа нэг насны хязгаарлалт юм дээр тогтсон систем юутай болохгүй болвол яг одоохондоо л ингэж явж байгаа. Гэхдээ энэ бол ингээ театр бай театр тэр кино бай кино явж болохгүй байхгүй юу? Энэ чинь бүр улсын ч юм уу за эсвэл ямар нэг governance байгууллагатай байгаа тэрний хяндаг тэгээ төрүүлж үзрийг нь тооцоолоод хянаад тэр нь одоо тодорхой хэмжээний шалгууруудтай яг яавал хэдэн наснаас хэдэн насны одоо яавал яг нэгдүгээр та хоёрдугаар тэрийг яаж хэрэгжүүлэх вэ? Тэгээ ингээд хүүхд ганцаараа билет онлайн авсан байгаад ирчүүл тэрийг яаж болиулах юм? Рефанд хийх юм уу? Эсвэл яг ээжтэйгээ ирсэн байлиг тэрийг гарын үсгийн зурвалдаг бэлэн юм одоо цаасан бэлэн байгаад өгөөд газ зурвал авах юм уу те? Тэрмэрхүү процесс бүхнийг ингээд нэг театр биш, хоёр театр биш бүгдд ингээд юм одоо магадгүй нөө сая ярьжсэн театрын хамтарсан байгууллага хийдэг ч юм эсвэл бүр өөр байгууллагатай уулзах ч юм ямар нэг байдлаар ингэхгүй бол энэ айгүй ер нь явандаа бол болохгүй асуудал. Яг одоохондоо л ингээд театраар зохицуулаад мэдээж жоохон хариуцлага гэдэг талаас нь хандаад ингэж байгаа. А гэхдээ энэ бол бүр яг legislative хэмжээнд уулнал зохицуулагдах хэрэгтэй юм байхгүй тий уулна. Манайд бол одоо тэгэл зарим нь болохоор ингээд үзлэг кино нийлхий хийсэн үзлэг хийнгүүд тэгэл театр тооролдоо ярьж байгаа. За 13, за 16 ярьчин. Заримдаа үзлэг хийж амжаагүй шууд гарсан кино бол тэгэл цаанаас нь нөгөө продюсер ч юм уу те за 13-аар гаргая гэдээ явчихдаг. Сүүлд 3 өрөг дээр итгэсэн. Тэгэхээр пиж 13 гэсэн байхгүй юу? Тэгээ би яг 5 дахьт нь олоо TV 5 дахьт нь яг нээлттэй өдөр нь үзсэн. Тэгээд дотор нь бол 3 өрөг дээр бол баста яана зэ 13-аас яг надтай хамт ингээ жоохон хүмүүс үзээсэн байхгүй юу? Нэг пизда гэж нэг хэлдэг үлээ. Нэг амар чангаар нэг тийм хийдэг схем байсан байхгүй юу? Тэгэл тэр юу сартайгаа ирсэж байгаа. Тэгээс яг нэг хэсэг байт юм аа. Тэр бүр тухайн үед нэг интернетээр шуурч ирсэн. Яг нэг тийм одоо скриптинг хэл биш. Зүгээр чи хоёр тийм ингээд ярьж байгаа. Тэгээд дамнаас яг пизда гэдэг тийм хөөг гарчдаг юм шиг яг тийм хэсэг байсан байхгүй юу? Тэр би шууд тэр доод пост бичсэн. Насны ангиллаа тэгээч гэдэг. Тэр маргааш нь шууд нэмэх 16 болгож байгаа байхгүй юу? Тэгээд тийм хүмүүс бол манай дээр зөндөө. Тэрийг аль болох эхнээс нь л зэгцтэй явдаг болгох юмсан тий. Тэр бол байнгын комплент ч тэгээд нэг тэр чинь бас айгу үдчихэж байгаа хүмүүст бас дээрээс нь хэцүү бол харин тий. За нэгдүгээрт өмнөөс нь санаа зовно тий. Тэр чинь бас янз бүр юм. Тэгээд тэрнээс гадна үзэд тухаалдагддаг ч юм уу тий. Тэр чинь ингээд нөгөө нэг одоо жишээ нь Blade Runner 2049 байгаа байхгүй. Тэр чинь нэгдүгээр тавар байд тий. Хоёрдугаарт балер удаангаас 2045 6 минут ч тий. Тэгээд удаан одоо уудгартай ч гэж айшин надад уудгартай гэдэг удаан. Тэнгүү чинь тийж нэг хоёр хүүхэд суудсан. Тэр хоёр хөөрхөн юмд бүр ингэ боож өгөх гээд ахгүй уйлаа алган гүнзгнөө уцаа оролдоо бол ингэ. Тэгээ би нэг хэлнэ хоёр хэлнэ 2 цаг 50 минутын хугацаанд чинь би банк хэлээд байхгүй шүү дээ. Тийм их юм гардаг. Тэгэхээр тэрэн дээр уулын гайг боллоо. За тэгээ өнөөдрийн сүүлийн асуулт ямар ч байсан. Instagram дээр сонссон. Нээлттэй хэдэн жилийн өмнө ч юм уу эсвэл өмнө дээр ер нь гарч ирсэн киног алдартай хуучин том кинонуудыг дахиж гаргах шинээр ерөнхийдөө театрт гаргах боломж байдсан болов уу гэж. Бага. Одоо ер нь жишээ нь Япон, Солонгост, за Азийн орнуудад энэ хоёрт бол ерөнхийдөө зарим театрууд бол ажилласаар л ирсэн байгаа. Яг дотоодын уран бүтээлээ гаргаж байна. Холливуудын одоо supply-ын зогсчоор энэ одоо чинь Солонгос тэр дандаа хуучин кинонууд л гаргаад байна л да. Тэгэхээр Монголд яг их одоо кинонууд манайд дээр дандаа нөгөө нэг одоо том студид жишээ нь одоо Disney, Warner Bros, Sony гэх кинонууд бол дандаа хардаар ирдэг. Хард DCP дээр ирдэг. За цөөхөн хэдэн кино л ерөөхдөө татаж аваад энд ингэж яацдаг. Тэгэхээр яг сүүлд бас би distributor company тийм санал тавьсан юм. Нэгэнтээ кино авахгүй, хуучин кинонуудаа гаргая. За тусам сэргээсэн те. Жишээ нь одоо Cruise гарч ивэл те. Cruise-ийг нэг ч юм уу те. Уг нь 7 сар нөгөө Despicable Me биш Minions-ийн дараагийн Rise тий. За тэрний өмнөх анги ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар нөгөө дараагийн ангиа үзэх тийм сэтгэлийн төрүүлсэн кино гаргах талаар ерөөхдөө ярилцаал явж байна. Агуу болчих байх гэж найдаж байна. Гэтэ яг нөгөө DCP интернет бол зүгээр интернетээр татаад ингээд яач болох байх гэж найдаж байна. Манай зардал нь илүү өндөр тусаад байдаг бах тий гаргахаар. Гол нь тэгээд хүмүүс чинь үзэгчийн тоо цаанаас тавьсан шаардлагууд тэгээд гэтээ ерөөхдөө нэг ганц хоёр кинон дээр бол болчих байх гэж нэлээд найдал
тавиал яваад байна. Ялч юу ингэдэг болчихсон л да нөгөө нэг түрүү ярьжсэн шүү дээ. Интернет ямаар ингээд хүн болгоо бүх талаас мэдээлэл авдаг болсон. Тэгмэд одоо чинь сая End Game-ийн өмнө гээл тийж тааруулгад AMC тэнцээ ингээл 22 киноны тэг шууд үргэлжсэн маа одоо яаж нээлттэй тий. Тэнцээ хитэн баг энэ 20 30 цаг суугаал тэг. Тэгмэд ингээд нөгөө санаанд гой санагдаад байгаа байхгүй. Тэр яг actually хэцүү experience байгаа шүү дээ. Яг гой бол биш байгаа шүү дээ. А гэхдээ зөв ингээд нөгөө юу гэдэг Lord гарангууд Hobbit гарангууд Lord гардаг ч юм. Ингээд тиймэрхүү юмнууд айгүй их байгаад байдаг. Сая ярьж Cruise гэдэг. Тэр experience хүмүүст ингээд нөгөө өөр орнуудад тэгээд зөвхөн интернетээр харахаас шүү гадаад дотоод явж байгаа монголчууд тэрэнд оролцоод үзээд ингээд явж байгаа. Тийм байгаад байгаа болохоор л бас Монголдо байвал гоё юм болов гэдэг уул нь яаж байгаа хэрэг. Гэхдээ яг тэд орнууд нэг хэрэд даваад л юм л да манайхаас. Тийм ялч даваад л студийн ойрхон яг тухайн газар студийн төлөөлөгчтэй. Тэгэхээр нөгөө яг нөгөө киноч театрын киноч DCP форматаар ирдэг учраас шууд студиэс маш бага гарч байгаа. Манайх чинь гаднаас те одоо Монголын зах зээлийн хариуцсан эдгээр чинь Азийн Сингас ч юм уу те тэндээс хаадаар айгүй их зардаг болж ирнэ те дээж дэгснөө тэгээд ирнэ тэгээ дахиад үзэх чинь тийм. Тэгээ сая интернетээр би нэг ревюж нэг нийтлэл уншсан юм аа. Сая Nolan юм шүү. Тэнд 17-аас 31 болсон шүү дээ. Тэгсэн зарим театрууд юу гэж ирэхээр 17-нд за юу гар Inception гарна гинэ. Тийм байсан. Тийм. Тэгэхээр чи ялч нэг яг prequel биш ч гэсэн яг адилхан original story те. Nolan одоо тэгэхээр ингээд сонирхлын дараа бэлжин гэсэн үг шүү дээ. Ерөөдөө тэгэхээр тэгж бодоод бас нэлээ тархиар нэлээ наадах юм байна л гэж бодоод байна шүү дээ. Цуулаад тиймэрхүү юмнууд бас хийгдэж байна. Тэр боломжтой байх. Тийм олон кинодоор чадахгүй. Нэг хоёр кинон дээр л. За тэгээд боломж гараасаа гэж найдаж байна. За тэгээ өнөөдөр ерөнхийдөө ярилцъя гэж утсан зүйлээ миний өнцгөөс тэгээд хүмүүс бас комент хийсэн асуулт илгээсэн хүмүүсийн өнцгөөс бүгдийг ярилцж чадлаа гэж бодож байна. Өөрөөр чи дутуу зүйлтэйсэн зүйл байгаа. Ярилцъя гэж бодож исэн, уулзъя гэж бодож исэн өнцөг зүйл байсан уу? Дутуу үлдээсэн. За яг хөө мэдээллийн чанартай ихэд одоо ерөнхийдөө бас орны кино театрууд бол бүгдээрээ нэгдэж эхэлж байна. Сайхан мэдээ гэвэл Америкт жишээ нь Cinemark, Cineworld бол нэг 7 сараас ерөөдөө тогтсон журмын дагуу нэглэн гэж байна. AMC бас нэг бэлдэж байна. Яг янз бүрийн дебетүүд байна л да. Масктай бүх хэрэглэгч масктай оруулан зарим нь маскгүй гэн янз бүрийн тийм хүмүүс явж байна. За Европын орнууд бол бүгдээрээ павар 20-50 кино театрууд нэглэж байна. За сайхан нэг Нидерланд болоо Голланд нэг 6 сарын үеэр нээсэн. Тэгээд expectation бол амар сайн байна. Тэ хүлээлтээс жоохон давсан байна. Ерөөхдөө үйлчлэгч гэсэн нээсэн ч гэсэн ямар нэгэн одоо вирус нэтэрэ цаардах гараагүй байна. Гэсэн тийм хүмүүс сайн review байна. За бас жоохон зоосны нөгөө талын бол сая хятад дааж одоо бас нэгтгэхгүй л байна л да. Сая нэг гэж үзээд буцаа тэгээд таасан. Тэгээ сая яаж их Бээжинд гинт нэг тийм дотоодоо нэг вирус гараад дахиад жоохон хойшлуулжлаа. Орос бас жоохон баг зэрэг 20 зэрэг 50-аад ингэж юм. Тэгээ ерөөхдөө бол дэлхийн одоо орнууд бол театраар эргээд нэг тийм шатруугаал явж байна. Монгол бас тэдний нэг байх гэж найдаж хүлээлттэй 7 сард нэм гисэн одоо ихтгэл дүүрэн одоо бэлтгэлтэй бид ерөөдөө бүх бэлтгэлээ хийдсэн. Одоо конов дарлаа юу өглөөл гэрлээ асаалаа гаднахлоог асаахад бол бэлэн ингээл явж байна. За окей хөө байна. Тэгэхээр өөдсөн утгагүй бас гой бүдэ дуулах байх гэж найдаж чинь бэлдээд. Тийм. За тэгээд подкастын маань тусгай дуурт оролцсонд баярлалаа. Хөө санал хүлээж авч оролцсонд баярлалаа. Сонирхолтой яриа өгч хүмүүст бас тэр болсон хүрээд байдаггүй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Тэгээд нөгөө нэг мэдээж бусад орн шиг нөгөө Америк шиг ч юм уу Холливуд шиг ингээд тогтсон системтэй бүгд өөртөө ингээд мэдээлэл ингээд явж идэг биш учраас бас ингээд театр ч юм уу кино урлахын ингээд зарим салбар зарим юм процесс яаж явагдгийг зарим хүмүүс сайн мэддэггүй. Тэгээд бас хангалттай мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Тэгээд явцсан тусгай цагт оролцсонд баярлалаа. Тэгээд анх нөгөө нэг танах яг нэгдэх гээд ингээ яриад нөгөө нэг ингээ дуу анх танилцаад ажил ингээ ярьж байхад подкастн дээр орыг л тухайн үед би яг ярьж ирсэн шүү дээ. Тэр одоо 2 жил гарсан болцсон байна. Тэгээд ямар ч бас 2 жилийн дараа подкастн зочноороос нь баярлалаа. Тэгээ бас энэ одоо танилцаас хойш бас хийж байгаа ажлууд чинь харж байгаа. Тэгээ бас Монголын одоо кино салбартай, кино үзэгчдийн салбартай хүмүүсийг educate хийх нь хийж байгаа зүйлийг чинь маш их таалагдаж байна. Жишээ нь саяхан бол нөгөө
юм дээр гарсан кино ток. Тэгээ тэрийг бол залуучууд маш их үзсэн. Эпизодуудын тэр хүмүүс бас нэлээд одоо хүмүүст хүрсэн байх болов тэрнээс одоо нөгөө тэн дээрс оролцсон цааш нөгөө дандаа кино задлан хийдэг, ревю хийдэг залуучууд бас нэлээд далайцтай одоо бас илүү одоо relevant гэх юм уу те илүү хүмүүст илүү одоо influence одоо яг social influencer гэж гадагсан бол тэд нар бол яг илүү review influencer гэдэг шиг тийм үнцгээс болно. Би бол тэрийг гэж харж байгаа байхгүй. Тэдний одоо review унших илүү сонирхолтой болж байна. За Dylan Mungo гэх залуучууд кино задлан хийдэг хүмүүс байна. Тэгэхээр хийж байгаа зүйл чинь маш их талархдаг. Одоо холоос ч юм уу ойроос ч ерөөхдөө ингээд байнга апдейт ингээд аваад ингээд явж байгаа шүү. Баярлалаа. Энийг өөрсдөө хийгээрээ. Тэгнэ. 5 цагийн подкаст хийж байгаа болохоос шүү. Зарим хүмүүс нөө цуврал үзэж байгаа юм шиг тэгдэж ингээд нөө тэрхэн цаг дээр нь явж байгаа. За тэгээд өнөөдөр урд оролцсонд баярлалаа. Бас сэтгэлдээ болцсон баярлалаа, мэдээлэл өгсөнд баярлалаа. Би ч гэсэн бас цаашдаа кинолоос холбогдсон entertainment подкасттай олон зүйлийг хийж найдаж байна. Тэгээд танаа кино театртаас болон өөртөө ч ирээдүйд олон зүйлээр хамтарч ажиллах гэж найдаж байна. Тэгээд сонссон бүгдээрэнд нь баярлалаа. Instagram дээр Rusty Ryan 7 гэж дагцгаагаарай. Rusty Media YouTube дээр subscribe хийгээрэй. Видеонууд энэ зон ер нь YouTube видеонууд маань нэлээд идэвхжээд ороод эхлэе шүү. Тэгээ энэ подкаст маань бол YouTube, Apple Podcast, Google Podcast, за тэгээд Breaker, Radio Public гэх мэт маш олон сувгуудаар нийлээд 10 сувгаар цацагдж байгаа. Тэгээ бүгдээрээ subscribe хийгээрэй. Сэтгэлдээ хуваалцахдаа YouTube дээрх одоо Rusty Talks YouTube podcast-ийн одоо аплод хийсэн хувилбар дээр нь орж сэтгэлдээ хуваалцаж лайк дарж subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Өөр форматаар сонссон ч гэсэн Spotify дээр бас globally ханаас ч сонсох боломжтой байгаа шүү. Тэгээд дараагийн тусгай дугаар одоо хин зочноор орж ямар сэдв байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ дараагийн тусгай дугаар дараагийн live дараагийн подкастуудаар уулзцаа баяр та. За